За сайн байцгаана үзэгчдээ. Яг энэ цаг мөчийн мэндийг та бүгдтэй YouTube-ээр үзэж байгаа. За Facebook-ээр лайв үзэж байгаа. TV-ийн телевизээр үзэж байгаа танд яг энэ цаг мөчийн мэндийг дахин хүргэж байна. За тэгээд Зөвхөн ток шоуны бол өнгөрсөн ингээд түүхүүдийг ингээд эргээ харах юм бол их бас олон комедианууд орж исэн юм байна. Тэгээд тэр дундаас бас надад их дургуйч хүмүүс байдаг. Тэгээд минь тустаж бас сайхан харилцаад хүмүүс бас байдгийн. Тэгээд өнөөдөр бас нэгэн шинэ зочин өмнө ерөөсөө ярилцж байгаагүй бас нэг телевизээр бас ярилцлага нэг бараг өгөөд идэгөө тийм зочин байгаа. Өнөөдрийн зочин бол комедиан Эрдэнэ Бэлэг буюу Бэги байна. Тэгээд ирсэн баярлаа. За өдрийн мэнд. Өглөөний мэнд, өдрийн мэнд. Тэрс уулзах гэж нэлээд юм боллоо тийм. Тий, дундуур нас буян боллоо. Тэгээд хэлж чагаад юу ч гэсэн ирлээ. Баярлалаа. Тэгээд одоо өнөөдөр бол манай Бэги бит хоёр их сайхан нэг нөгөө сайхан ярилцсан. Тэгээд яг энэ нэвтрүүлэг бол одоо яг энэ одоо орой гарах байхгүй юу? Өнөөдөр орой гарна гэсэн үг байхгүй юу? Шууд өнөөдөр орой гарна. Тэгээд яг одоо яг энэ филингээрээ шууд орой гарна гэсэн үг. За тэгээд Бэги маань сүүлийн үед бас нэлээд завгүй байх шиг байна. Сонин сайхан юутай байна да. За ер нь 12 сар угаасаа тэгээд нэг Яшка багш юм аа нэг ивэкси сайхан сар шүү дээ тийм. Тэгээд тэрнгөр бас завгүй байлаа. Тэгээд он гарснаас хойш нэг зураг авалтуудтай. Тэгээд ажихт бас нэг би уул бол зүгээрээс нэг тийм орё гэсэн бодлол байгаагүй шүү. Ер нь жоон зүхтэлттэй байдаг байсан юм аа. Тийм. Тэгээд энэ TV8 энэ телевиз дээр бас нэг дахиад нэг давхар нэг шоунд нь орж байгаа. Тэгээд гэрээний дагуу юу ямар гэдгийг бас хэлж болохгүй байгаа шүү. Тэгэх юм бол нөгөө мань өрөнд орчих гээд амар хэцүү. Тэгээд тэр шоунд нь орж байгаа харин энэ дурак. Тэгээд яг яач үгүй баригдаад олзлогдчих. Оргосоор аргагүй болсон юм байна. Оргосоор аргагүй. Олзлогдчихлоо одоо тэр яг хоо энэ зөвүүрээ тэр миний орж байгаа нэвтрүүлэг хоёр бол хоорондоо хамаагүй зүгээр нөгөө нэг заавал TV8 нэвтрүүлэгт орж байгаа гэхдээ ийшээ зөвүүрөө ор гэж энэ байгууллага хамт болсон бол тэгээд өгөхгүй зүгээр нөгөө баригдчихад байгаа юм би ингээд өөрийнхөө уцмалцыг авахгүй нэг ингээд жоохон удангууд нэг зураглааш би чамтай ярих гэдэг ингээд уцаа ингээд өгсөн. Тэгээд ингээд ярихаа зүрээр байгаа. Өчтөр. Тийм өчтөр жишээг бол тэгээд ер нь ороод ирлээ л дээ. Ямаас нэг уулзсан ч ойлоо нэг өндөр сайхан нэг буу болоод яриад сууя да. Тэгээд бас нэг кино зураг авал энтертэй одоо бас нэг 95% гэдэг юм байдаг. Тэрний бас нэг дараагийн хэн гэхдээ нэг онлайн гэдэг чинь яг нэг театрын хэмжээнд зориулагдсан нэг уран бүтээл ер нь бол орох гээд одоо яг энд орчоод тэгэл зураг авалт руу хөдөлгөх гэж байна. Бэги 10 жилийн сургууль ер нь дээд сургууль хаана төгссөн юм бэ? Ямар мэрэгчлэлтэй юм бэ? Тэгээд Бэги одоо эхнэр хүүхдтэйгээ амьдардаг хүмүүсээ бүгд мэдчихэж байгаа. Комедиан хийдгээс нэг хүмүүс мэдэх бах. Тэгээд хувийнхаа нэг мэдээлүүдээс за би бол нийслэлийн тэгээ хамгийн гол нь тэргүүний шүү. Тэргүүний тий. Тамилт гол сургуулийг төгссөн тийм юм байна. Тэгээд сургууль бол би ч одоо самарсан шүү дээ. Ийшээ шүтээс рүү ороод нөгөөднөөсөө хөөгдөө нэгээд тэгээд үжинтэй гэж нэг агентлагтай явж байгаад сургууль соёлгүй байж байгаа тэгж байгаад сансар кабель телевизэд хипирийн нэрлэгчээр ажилладаг. Би маань ер нь телевизээр 14 оноос хойш ер нь 18 он хүртэл явсан шүү дээ телевизээр тийм ажилласан. Тэгээд сургууль гэх юм бол одоо радио телевизийн дээд сургуульд жүжигчний нэрлэгчээр суралцсаар л байх. Одоо хүртэл тий. Яг голоор дэж нөгөө ажил төрөлгээд хэд нөгөө хүүхд суухад төрж мөрөө тэгээ хайж маяад одоо ингээд савраад тэр нь л байгаа. Тэгээд жүжигчний нэрлэгчээр нэг жоохон номын дуу сонссон гэх юм уу тий яг төгсөөд. Би бас кино мөн тоглоод харна тэсвэр мэрэгчлэлтэй билүү бас жоо ойрхон билүү өсвөөс ойрхон юм байна. Ойрхон. Гэхдээ яг нөгөө яг энэ амар мундаг хүмүүс ч яачаагүй шүү. Тэгээ нөгөө яг эцсийн үзээд ингэчээгүй байгаалгаа. Тэгээд угаасаа одоо баг сойс мойс тийм урлагийн курс урлагийн сургууль сурж байснаас зүгээр нэг 4 жил TikTok хамаагүй одоо олсон шүү. Шал тийм юм уу. Тэр нэг үнээр үнэ юм шиг яах. Тийм шүү дээ. Одоо энэгээр байхын TikTok хийцээ одоо энэ мол ганаа манаа хараач. Вайн заа энэ ч одоо бүр хамаагүй од явж байгаа. Тэгээд цавлаг дараалтаа ирээ. За шүтээсээс ягаа өгцөө.
За хөөгдөгч байх тий нөгөө шидэс ч наагч бас нөгөө чамгууд байдаг гэсэн. угаасаа л нөгөө төгсгөд шанх сургууль шүү дээ. Угаасаа л ийм юутай шүтээс чи би орно нөгөө ер нь бол миний л буруу байхгүй. Би нөгөө юм дургууд хүчгүй шаачхгүй. Аав ээж хоёр яг нөгөө сур гэдэг чи инженер болно. Одоо чи инженер чи ийм гээл одоо амьдрал чи юм хэрэгтэй. Чи урлаг болоо зүгээр нэг юм одоо яах гэдэг юм тийм нэг газар нэг гэрэлтүүлэг шийгээд өөрөө юм хийхгүй гэсэн л юугаар л шүтээс рүү оруулаад тэгээд үндэсний технологийн одоо инженерээр сурч ирсэн байхгүй. Тэгэл Google-ийг гэрээсээ гаргахтаа хичээлдээ явлаа гээл тэгэл хажуудлах PC рүү ороо шаачдаг. Яг тэгэл ер нь бол чон дургу начир гэдэг хичээл бол бүр үнэхээр түүхэндээ дургу. Тэгэл дургууд өчгүүгээл ер нь болчихсон. Дургууд өчгүүгээл тэгэл болол албаар өөрөө одоо баг өөрөө шалтгаан гаргаж тэгж те пир парк гэсээр байгаа тэгэл ер нь удирсан байхгүй. Бэгд бол диплом бол байхгүй. Диплом бол аваагүй. Диплом бол аваагүй. Тэгээд за соёл урлагийн сургууль Күүц гээл те одоо яг ингээд CT гээл ингээл яг жүжигчин бэлддэг те урлагийн хүмүүсийг бэлддэг сургуулиуд бас нэлээд их болцсон ба ш те. Тэнгүүд тэнд 4 жил цаг алдж байгаа. Гүнээр TikTok хийгээд те бичлэг хийсэн хамаагүй дээр гэж бэги боддог. Болцсон л доо яг хуучин бол одоо нэг энэ амар мондог багш нар гавьяат хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс ч бол яаж ч ингээд нөгөө сураад төгсөө тийм үү тэгэл бүр ингээд орс одоо юу гэдэг ингээд бүр ингээд эрдэм мэдлэгээрээ шамдаад ингэж ягаад энэ хүмүүс чинь ингээд театр дээр зоодоо шүү дээ нэрээ энэ текстээ ингэж хэлэх хэрэгтэй те харыг нэр ингээд ингэ чинь яадаг ус бол одоо зүгээр нэг захын бацаан тэгэл хэдэн сар жил TikTok дээр илэрэлгүй бол нэг пүүжний урд ингээд бүжиглэж байгаа тэгэл баг хамаагүй дээр ингээд юутай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг сойс мүйсийг бол нөгөө одоо нөгөөдөлдөө алуулах байдаг. Энэ алуулах л. Тийм одоо алуулах байх та. Угаасаа үнэхээр хүсэж байгаа бол тэр чинь нөгөө ном журмынхаа дагуу ингээд чинь өөр чинь хэрэгтэй. Тэгээд гэхдээ яг тэр хэмжээнд хүртлээ өөр чинь нэг жоохон ингээд нөгөө одоо бас манайхаа чинь одоо нийгмийн байдал амар хэцүү шүү дээ. Санхүү мөнгөний асуудалтай ч юм уу тиймэрхүүг сойсрич одоо төлбөр мөлдөр юу болцсон бэ? Бүр аим шиг болцсон байлаа шүү дээ. Тэр мөр чинь одоо ингээд ар гэрчийн боломжгүй байх юм бол эхлээд ахын үнэр тий 10 жил мэлдэ байх тий илэржи тий сайхан ингээд TikTok хийгээд тийм үстэй бас нэг тий ганц нэг реклам тоглоод эн чинь тэгээд ингэж яагаад бас сойс руугаа орох юугаа одоо сургуулийн төлбөрийнхаа талагч болтгоо ингээд олчвол өөс одоо чинь маркетингийн чинь асуудал ерөөсөө хэн олон хандлттай байна тийм үстэй тэр одоо бүхөө нүү одоо манай улс төрч гэсэн тийм шүү дээ хэн олон хандлттай тэр л одоо улс төрч болдог шүү дээ бүх мөх мэдрэл муута балаас үйлсгэл авгаа хамаа наваагүй гарууд тэр бэж идэг болцсон болохоор ерөөсөө хандлттай бол заяа эхлээд энэ дэр бол 100% санал нийлж шүү нэрээ. Улс төр нь хүртэл яг зүгээр хандлтаар юмудаа шийддэг болц тэ. Тэгэхээр одоо урлагийн сургуульд яг бас ер нь бол ингээ бас ингээ атаарах гэж байгаа юм да. Ер нь ингээ жүжигчд нь өөрсдөө хийдэг юм билээ. Бид нар ингээ 4 жил сурч хахад энд нэг нөхөр тэ зүгээр байж байгаа л гарч ирээл ингээ кино тоглоод ингээ дэх юм аа. Гэт тэгэхээр одоо энэ чинь цэвэр өрсөлдөөн болчиход байна шүү дээ. Чадж байгаа нь тэр сургууль төгссөн гээд за энэ сургууль төгссөн тоглох дээр би тоглохгүй гэж хэлэхгүй гэсэн биш. Цэвэр өрсөлдөөн л болсон байна шүү дээ. Одоо энэ найруулагч нар ч гэсэн ингээд тэр чинь нөгөө нэг дүрээ бас ингээд харж байгаа шүү дээ. За энэ нөхөр одоо яг энэ дүр тэгээд үнэхээр их яг ингээд хар манган залуучууд байхад нөгөө ингээд нэг юм нүдэнд нь өртөөгөө тоогдоогүй хүнийг хүн гээд шууд авахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэд чинь бас нэг юм тодорхой хэмжээнд тэр цаг зав гаргаад тэгээд тэр нь бас нэг үр дүнтэй байгаад ингээд хүнд хүрсэн учраас бас хүний араанд өртөөд байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө тэнд сойс 1000 4 жил сураад 5 жил сураад дипломаа хүртэлсэн архичид энэ годмаар л дүүрэн шүү дээ тийм ээ. Нэг сайхан жүжигчин ийм ингээд өстой подиум ингээд зогсдог нүрний мейк гэдэг бол гэдэг бацнаар ингээд өглөөд явж идэг мөрчлөө өөртөө юу ч хийж бүтээдгүй тийм гарууд байдаг. Тэдэр нь л одоо тэгэл хар масаар одоо хүн чиглүүлэн барин юм хийж байгаа нөгөө дүүнэр бол тэгэл комментэр бол алж байгаа шүү дээ. Ингээд маа бацаа мэн гэдэг ингээд яваад. Тэнгээс яг одоо энэ нөгөө дээшээ гарцсан одоо нэртэй төртөө болсон энэ урлагийн хүмүүс бол тэр доорн тэгээ шалжихнаа явахгүй шүү дээ. За бүгд бас гэж бас яг тэгэл явж байгаа шүү дээ. Тийм үү. Тийшээ нэг ашиг бүгд л өгөөд шаардлага байхгүй шүү дээ. За тэгээд нэсний сок угаар. Одоо өмнө пи байсан чамаа гэрнэ хэрч нэс сок бэлдээ. Энэ саяг ихээс өмнө асуусан. Юу яатсан юм шиг нөгөө шинэ хууль мөл гарцсан. Шахуул торгоо. Нөгөө 100 мянгаар торгуулдаг болсон. Тэгээд одоо нөгөө 3 мянгаар өгөх бас чадахгүй. Тэгээд одоо нэг яах вэ? Тэг согт болсон. Уул овоо гэд.
Ийм гоё. Гэтэ үнхээр гоё амттай байна нэрээ. Эцсээр байгаа дуусглаа. Аа чи юу шүү дээ зүгээр нэг Хүүхдийн жимсний жимсний ногдсон сок. Одоо үгтэмдээ жимсний амттайг юм уу тэр мэдрэгдээд байдаг шүү дээ. Тэгээ хүүхд ч ихэд хаашаа мэдээ зөвөр ер нь бол бүгдээрээ л хэрэглэх болно. Тэгээ өглөө энэ тэр өглөн дээрээ бас тэр хэрэглэх гоё юм байна. Ер нь бол хүүхдийн гэсэн хаягтай юм болгоныг хүн болгон хэрэглэж байна шүү дээ. Тийм ямар бүр илүү эрүүл байгаа шүү дээ. За тэгээд шүтээс сурж исэн ингээл тэгэл яг нөө ингээл дайралцаа энэ орж байгааг харахаар манай бэгийг зур уудагаа л гэдэг юм. Хайшин бүр тийм амар би өдөр шөнөгүй хусч идэг юм хайшин. Одоо чи одоо атглал зүгээр манийхаа сүүлийн нэг 8 хоногийн амьдралыг мэдж байгаа шүү дээ. Энэ бол ингээд цаг наргүй ингээд бас ажиллаад ингээд явж байгаа шүү дээ. Яг нэг одоо оп микт байхдаа ч юм уу сандрал мандралаар бас нэлээд устдаг. Тий. Дарах гэж. Тэгээд тэгээд хид хідэн одоо юу гэдэг нэг аялал зугаалгын үеэр бас нэлээд нагдаа тийм ээ. Ингрангаа ингээд. За тэгээд бусдаар бол тэгж амар бүр нэг ийм болтлоо бас нэг хосаад ирсэн юм бол байхгүй. Тэгээ нөгөө тэр хідэн дүүгүүд маань л одоо нөгөө манай баярагийн маань үлдсэн. Сэтгэл нэлээд толоор үлдэж одоо нэг бас тэгж боддог. Тэгээ биш нөгөө юу яадаг бас нөгөө энэ тэнд нөгөө баахан юм ресторан паб одоо нэг тийм юмтай найз нар мангар олон. Тэр нь нөгөө баримаа хийдэг ийм найз нар олон та. Тэгэл нэг газар руу яваад оронгууд л нөгөө одоо чинь баяраа битээр явж илаа гэж бодъё л да. Тэгэл ингээл баярагийн бод огт мэдхгүй нэг паб байгаа шүү дээ тий. Баяраа одоо нэг халан кофе уух гээд орж байгаа. Би болонгууд нэг ажил зөвсүүлэх гээд яваад оронгууд л тэднийх бүгдээ наваг тажидаг хөөх. Тэгээ дараа дахиад нэг газар руу яваад бас таниад ингээд орсон газар болгон ингээд таниад ангууд баар руу яваад орсон захын зөөгшин сайн байгаа гэдэг бичдэг зэрэг. Энгүүт хүн ямар ч үгүй гэж бодсон шүү дээ. Тийм ах бол зүгээр энэ хүүхдийн зугаар лүү юм байл гэж бодсон шүү дээ. Яаж бодсон тий. Тэгээд дөнгүүд яг өндөө би баг хийх ингээд ажил төрөл тийшээ оруулж өгөөд наашин зааш болоод ингээд биш нэг ус муухай хил амт нөхөрөхгүй. Бам гэдэг ингэж байгаа нэг. Тэгээд дөнгүүтлэг тийм сэтгэхүү ингээд үлдсэн. Содоо модоо бол угаасаа нэг клуб төр манай содоо ч угаасаа хэр барагт бол амсдаг юм шүү дээ. Тэгэхдээ бас нэг угаас унаа цаадах чинь. Ер нь бол манай клубт уудаг навш нэгч байх. Тэр яг адилхан бракууд байхгүй юу? Тэгэхдээ нөгөө содоо золоо энэ чинь болохоор бүр харцсангуу үнэхээр баг нэг хаа нэг л ганц нэг пиа ингэ нөхөөсөж баг байхгүй. Тэгээд нөгөө нэг содоо модогийн нүдэн дээр болонгууд клуб яруу яваад ороод ирэнгүүт л тоглолтын дээр нэг 2 пиа уух бол зүгээр шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Тэнгүүд л араа яваад ороод ирэнгүүт би нэг пиа ингээд барьсан сууж идэг. Ер нь одоо ойрын баг нэг 6 жилийн хугацаанд бүгд тийм нэг пиавтал үлдсэн байгаа. Тэгэл гэдэг нэрээ авсан. Тэгээд одоо тэгээд тэр нь бас нэг тийм ч муухч бас нэг муухай сонсогдохгүй л байл ч та. Тий, үгүй гэхдээ яг үндэ бол одоо миний энэ үнэхээр уудаг хүн бол бас тий энэ олон жилийн хугацаанд бас энэ Facebook, Instagram ингэж амар хөгжсөн байгаа энэ газар бол нэг айл нэг газар ингээ тасраа бүр нэг ийм болцсон нэг зураг хөрөг бол нэг хоёр явах байхгүй болно. Тэгээд тааш тийм байхгүй л. Тэр даах уу бэги. Санаас нь л өстой нэг тийм амар атом ашиг даагаад их юм бол бараг байхгүй. Ер нь одоо ингээд хэр их ууж иж яг ингээд хай төвшөнд очих уу? Юу уух уу? Тэгээд ер нь ихвчлэн. За би бол ерөөс нь цагаан юм бол ууж чаддаггүй ерөөсөө. Уучих бол маргааш нь бүр өстой бүр үнэхээр илэг төрүүгээр ингэхтэр болдог байхгүй. Тэгээд пиавл тэгээд нөгөө сүүлийн үед бас нөгөө таргалж маргалах нэг фитнес мэдст яваад нөгөөх бас ингэсгээд тэгээд нөгөө нэг фитнест очингоч хүний пи физиологч айгуу сони мэднэ юм шүү дээ. Тэгээд пиавч нөгөө нэг эмхтэй гарма амар агуулдаг. Тэгээ хүнийг амар эмхтэй л болгоод юм баха. Би бүр гайхав. Энд ч төгчдөө олон жил туслаад нэг эмхтэй л болсон юм байхгүй. Яа гэшээс л чамаа гараад бол хөөрхөн гэж харахгүй би нэр. Яа энийг яачих юм бэ? Олж пи ууснараа бол тий. Бараг тэр багш чинь тийм яриад байгаа байхгүй юм чи бараг ингэж суух хэмжээнийг хүрцэн гээд тэгээд гинэ. Тэгээд тэнгүүд одоо тэнд очиод нэг тиймэрхүү мэдээлэл авснаас биш өөр үед бол нөгөө нэг пиавч нь таргалуулдаг өстой буйныг үзээтэй болгодог тэгээ уудаг ахнаар цаг гэдэг шүү дээ. Тэгээ тиймэрхүү юм сонсч яснаас тэгж юм бол яагаад. Тэгээд цагаан юм бол ууж чадахгүй гэж шүү. Хэдэн пив уух уу? За тэр чинь бас сонио 15 10 хаяад бол нэг 2 пиавн дээр бүр ингэ чинь.
Тэ бүр Үлэм би физиологоос л хамаардаг бах те. Үлэн бол өстой байхгүй. Харин уусныхаа дараа бол юм идэнэ гэдэг чинь аюу асуудалтай болчихсон. Тийм би бас идэж. Тэгээ уусныхаа дараа амар асуудалтай. Үлэн бол идэхгүй гэнэ байхгүй те. Тэгээд аюу тийм би физиолог юм уу одоо эсвэл нойр хоолгүй ингээд жоо ядралтай байдгаас бас болдго юм уу мэдгүй. Хаяад бол нэг зануур 3 пм юм дээр бүр хил амлал ингээд бүр гачин болчихдгийг. За хаяад бол өстой жинхэнэ 10 15 тий. Бас нэг гой нэг яриа хөрөө таардаг хүн ч юм уу нэг тиймэрхүү гой нэг вайп бүрдсэн тиймэрхүү юм дээрс нэг 10 15 мав дээр сайхан өгөөл ингээд сууж ийн. Нөгөө нэг чимчиж та хаагаа ураач ингээд гамаагаа гэл асуу. Харин тий хүмүүсээс гайхдаг тий. Тийм тэгээд заримдаа бол нэр үнэхээр 1 2 дээр л баг явчихдээ шүү. Бэги одоо ингээд пив уулаа хүмүүс бол ингээд тархалаад байгаа байхгүй. Бэги хэд онох юм бэ? Тэгээд соосгоо хөт. За тэг. Хэдэн ямар жилтэй юм бэ? За би бол 1994 онд төрсөн. Аа зөө. Тий, ер нь бол залуу шүү дээ. Генерашн. 94 оных. Одоо чи 30 төгч чинь. Тий. Тэнгүүд хоёуд яг үе. Би ч одоо 93 оных. Тэнгүүд би тархалаад байгаа байхгүй. Одоо ингээд би физиологийн цаанаас ингээд юу ч хийгээгүй те одоо яг ингээд айл болох ингээд юм идэхгүй ингээд хичээгээл байгаа би амхандаа орой морой идэхгүй ингээд хичээгээл яг ингээд хамаагүй идэг би одоо ингээд 85 6 гарцсан. Яг баах гал дүлэнгүүд гэж чинь. Харин тийм ингэж жоогч могчлаа те. Тэнгүүд нэг нь ингээд тархалаад байгаа усууга тархалаад байгаа нэг нь яагаад ингээд туранхаа байгаад идэх юм бэ? За мэдэхгүй. Энэ нөгөө одоо буй бүр багасаа л юм байсан. Тэгээд энэ хоолны дурслаас болдог. Чи нэг юм нөгөө туранхаа одоо надад бол тижэл хэрэгтэй шүү дээ ер нь тий. Нөгөө гуймтхай дээр голомтхоо гэдэгтэй адилхан нөгөө муухай юм голдог байхгүй би чинь. Эдийн хамт шимт одоо. Тэгээд нөгөө дургуй амир ихтэй одоо сир байна тий. Сирэн дургуй болох тэр би одоо хүмүүсийг хамгийн их одоо нөгөө нэг таргалуулдаг гэдэг одоо бүүргэр пицца мица бүр айдгүй. Мэдгүй. Тий. Сир идэхлээр шууд ингээд дотор мохороо толгой иргээд нэг тийм сонир болчтой. Аа зөө. Тэгээд тэгсэн мөртлөө юм сирний харшилтай хүн гэж баг Монголд байдгүй юм шиг байна. За харшилтай бол биш байгаа зүгээр. Их л дургуй л юм шиг. Их дургуй. Тийм. За тэгээд нөгөө суурин дээр нь бас нэг сайхан лавж чаддаггүй те. Тэгээд бас би ч нэг кино мөн натур матур гэл ингээд явж байгаа шүү дээ. Нөгөө натур матур дээр ч юм нөгөө бүр 7 8 цаг ингээд зурагтай байж байгаа л те хоол ундахтэй л манайхан лавж шүү дээ те. Ингээд үртэл би бодвол бүр амар үлсэд бүр өстө яа идаа гэж гол харалж байгаа л нэг аягаа л тэгэл өө сайх. За одоо шүү дээ ингээд 3 нэг мэдхгүй. Бараг тим дээр ингээд тулчдаг байхгүй. Нэг багаар их иддэг гэх юм уу? Багаар олон иддэг. Олон иддэг. Тэр чинь нэрүүл мэддэг сайн шүү дээ. Тийм ингээд багаар олон иддэг. Тэрнээс яг суурин дээр нэг амар лавж явж юусэн чаддаггүй. Дээрээс нь бас юм нэг юм голомтгоо болох тэр тэгээд эрүүл мэндийн тал дээр үзүүлж ирсэн үү? Тий. Би бол одоо найзуудынхаа эмнэлэг дээр жилдээ бол нэг яг нэг юм бүтэмийн шинжилгээ ер нь. Тэгэд бол зүгээр. Тийм зүгээр. Наа хоолны дуршлаас. Энэ юу л гэж гардаг юм. Юу л энэ цус багталтай. Тэгээд энэ байнгын бүхтэж явсаар байгаа ч тэгсэн юм уу шилэн үзүүний одоо энэ юу гэдэг лээ энэ хүзүүний RX одоо тэгээ нуус энэ маань жоохон шохоожлолтой гэдэг болохоос бусдаар энэ 500 доллар өөдөөс гэж илэг мэлэг юу гой шүү яг чи тунга таардаг юм шүү тэгээд энийг л байж идэг шүү дээ тийм бусдаар бол нэг юм байхгүй тэгээд харин нөгөө тархиа үзүүлж болдог бол тархины шинжилгээ гардаг бол нэлээд ноотол гарах байх. Бэгийг хүмүүс ер нь юу гэж их очилдог. Ер нь ингээл хүүхдүүд ингээд 10 жилдээ ингээл зарим хүүхдүүд ингээд шоолуулдаг. Зарим хүүхдүүд ингээд айгүй тийм сэргэлийн дэргээл янз төрлийн хүүхдүүд байдаг шүү дээ. Бэгийн ямар төрлийн хүүхд байв. Тэгээд одоо тэгэл дайралцаан тэтэд сонсохоор ингээд турхаа хүүхдүүдийг бид нэрийг тэг шоолдог гэсэн. Энэ цагаан орхотой. Тийм. Яг тэгж бид нэр шоолдог гэсэн. Цагаан орхотой. Эсвэл шатсан шүтэнцний мод энэ төргээл их муухай хэлдэг гэсэн. Тэгээд бэгийг ер нь хэр их тэгж шоолж ер нь одоо чи 10 жилдээ ер нь ямархуу төрлийн бас хүүхд байв. 10 дэлтэй бич мул ангийн дарга байлаа. За тэгээд ангийн дарга байгаа тэгээд би ч бас муухай хорлон төхөрлөлтэй ангийн дарга мөртлөө ангийнхаа бүх хүүгүүдийг дагуулад хичээлээ тасалж байгаа. Нийлүүлж байгаа. Тэгээд нийлүүлээд PC гэж бүгдийн дагуулж байгаа. Сургуулийнхаа арын одоо урлаг заалны уртлын хаалгыг цөм мөшгөж гарч мараад хичээлээ тасалчаад бөөнөрөө бисэж байгаа шүү дээ. Тэгээ маргааш нь ирэхэд манайхан бүгдээрээ босоод додуулж байгаа байхгүй хаалгад болсон. Манай одоо Эрдэнэзүрэн багш манайхан гэгэмэн гэж өстой жинхэнэ амьдрал гэж ийм л үүдэх гэж амтагтал алгадаг багш байсан өстой. Урамтай аав шүү дээ.
Манай 10 жил үстэй. 10 жил. Гүнөр игнээ зогс заалгадуулж байгаа тагтаансан сууж байгаа байхгүй юу? Манай нөгөө найз нар гайх штэ. Нөгөө чинь эрдэнэлийг агаа босхгүй мосхгүй гэдэг мэн нөгөө нэг гүнөр хичээлээ таслах өдрөж уриалахаас өмнө чөлөө авчихсан. Ингээд нөгөө хогийн бүр гарч таслаад. Тэгээ баг манай одоо анхаа онцгой байл мэдлээ. Мундаг залгууч бодлоо. Тэгээд тэд нар баг зарим нь цагаан хууц моц аванга алдсан шүү дээ тэр чинь. Тэгээд энэс хойш өрнөтгөө. Би юу л 10 жилтэй нэлээд хөдөлгөөнтэй. Автомат матман бол байгаагүй харин миний найз нар бол автомат байсан бүгдээрээ. Нэлээд хөдөлгөөнтэй ингээл юм ороод. Одоо тийм айхтаа шоолож барьдаг л байсан юм байна тий. Тэгээд үгүй яг нөгөө хэд манаас хэлэн л дээ. Тэгээд миний нөгөө нэг хочиж юу нь бол хавирга. Тэгээд хавиргаыг ин цооног гин биш нөгөө миний хавирганууд ингээд дотгош байгаа юм хугархаа ийм хөнхөр байхгүй юу? Хугархаа ингээд дотгош байгаа юм гэсэн. Хаан зөө. Нэг одоо юу гэдэг юм бэ? Нэг иймэрхүү хэлбэртэй гэх юм уу? Хаан зөө. Тийм үү? Тэг хальталтаа гэхдээ бүр нэг амар бүр тэгээд нөгөө бэртэл авсан юм уу? Төрөлх юм уу? Төрөлх биш нэг бэртэл явцсан. Тэгээд нөгөө л шуугаас мэддэг болох тэр нэг одоо цооног гэж хочлно. Тэгээд хавирга бэлгээл гэж ярина. Тэрнээс биш бас нэг цагаан орхотой морхотой энэ гэж илдвэн зилдэг байсан юм. Угаасаа тэгэл 10 жил бүгдээр л хэрцээс юм. Бүгд л адилхан дуурхаад байсан. Амар сүрхий пиндэж бондоос юм бол. Хэр зодоо их үү бэ? Гүү өстой би ч зодоонуудын өстой холоос хардаг юм байсан шүү дээ. Муухай зодооныг бол эхлүүлнэ. За хортой. Хорж юм бол надад чааг тэгээд байгаа юм шиг надад шаагаад шүү. Олон эргэж энэ тэгээд тэгчээ нөгөө тгээс байгаа бал ажиллаад байгаа шүү. Нэгжээснээс бол өөрөө бол нэг тийм зодоонуудыг угаасаа тэгээд нэг хотлоо цогтох хэрэг байхгүй хин хүнтэй сайн гэдэг шиг л одоо хүн болгонтой ингээл сайн ингээд найз нөхдөс болох зэрэгээс нэг зодтолтыг гэж оролдож ирсэн ч хүн байхгүй бийж хүн амт нэг өөч юм гэсэн ч юм байхгүй тэгэл хүнд гайвахгүй хүн чамд гайвахгүй тэгсвэж явцаар. Бэгийн маманд одоо хэдтэй юм бэ? Хэдэн хүүхэдтэй юм бэ Бэгийн? Нэг ганцхан нэг охинтой. Дөрөв настай. Одоо ингээд тэр нэг Эрдэнэ чимэг багш шүү дээ. Эрдэнэ чимэг гэсэн үү? Алгаддаг. Эрдэнэ сүрэн нөгөө цус амгтал алгаддаг гэдэг шиг. Одоо ингээд биднийг бол алгадаж малгадаал ингээд шугамдаал те ингээд зодддаг байсан шүү дээ. Ингээд болохгүй хүүхдүүд чигтэж мэгтэл те ингээд заримс нь чихнээс нь ингээд одоо гарч марцсан ч явж байгаа шиг те. Үүнхээр болдгоо байсан бохоггүй яа. Тийм болдгоо те. Тэгээд ингээд нэг чихнээс нь цус гартал ингээд тэгээд алгадна. Тэгээд янз янзын юм байдаг гэсэн. Одоо хэрвээ тэгвэл бол багш бол тэгээд баг хорвоодлын хамгийн бузар булаа хадгийн хүн болцсон шүү дээ те. Тэгэхээр ер нь энэ тал дээр одоо би яг бурууцсан бол мэдээж байдгүй шүү дээ. Нэг тэгж алгадууллаа гэдэг нэг тийм хүний доор орсон ч юм байхгүй, нэг хүчрхийл давтсан ч юм байхгүй те. Оройн маргаашны багш ирээл тэгэл ингээд толгой ижил байдаг нэг тэр нэг тийм сонир байдгүйс. Одоо чи энэ тал дээр бол зөв буруу гэдэг тал дээр нь аль талд нь зогсдог вэ? Би бол юу яадаг. Үнэхээр за хүүхдийн нөгөө хүүхд насыг хүүхдээр өнгөрүүлэх хэрэгтэй тий. За одоо жишээ нь гэх юм бол одоо цэцэрлэгийн хүүхд ч гэдэг юм уу. Тэгээд за нэгээс нэг 4 5 6 дугаар ангийн ч гэдэг юм уу тий. Эдгэр чинь за эдгэр чинь бол яг нөгөө ингээд бацаанууд байгаа байхгүй. Тэд нар бол яг үүмэлэх ёстой. Тий. Тэгжиж эдгэр чинь нөгөө нэг юм тархиныхын хөгжил одоо нэг зэрэглэн цуваа зам тий одоо юу гэдэг тэр юмнууд нэг гэж одоо илэрч гарч ирнэ. Тэрнээс хойш одоо 8-9 10 марав ч юм уу тий. Нэг буцаатаж эхэлдэж шүү дээ. Нэг юм буланг нэг яг нэг заваан юмнуудыг эсвэл альдараас тамхи хэлтэй тэдэрлүү ингээд сонирхолтой төрж эхэлдэг тий. Яг ер нь бол бар караоке гэж ямар юм байдгийг бас нэг орж ирсэн ингээд одоо яаж яхад бүр ингээд нөгөө утас хүмүүс хөгжиж ирснээс ахуулаад бүр их дур одоо мэдээлэлтэй болцсон. Тий ингээд амар төрдөг болсон. Тэгээд нөгөө тэрийг сонирхох насанд бүр залуужаад байгаа байхгүй тий. Одоо ингээд захын одоо ингээд явж байхад энэ сургуулийн үүдмүүдээр бүр ингээд жижигхэн бацаан жоохон ингээд огтод мөгтөд нөгөө веб сорж морцсон ингээд явж байгаа байхгүй. Иймэрхүү гаргадаг бол зүгээр шууд хосох хэрэгтэй шүү дээ. Ядаж тийм хэрэглэж угаасаа хэрэглэх нас нь ирнэ л дээ. Тэрийг нь жоохон нөгөө юм таарж тийм ээ. Одоо тэр хүртэх ёстой маа хүрдэг насандаа бас нэг жоохон төхүүлж хагаад хүртүүлэх ёстой шүү дээ. Тэгэхгүй тэгэхээр угаас болохгүй байгаа хүүхдүүд одоо манай охин мохон 10 жил мэлдэж юм 8 дугаар ангитай ингээд үнэхээр тэнэгтэй яваад байгаа багш магштаа гүйлцэн бохонд би өстө боолч гэдэг ирэнгүүт нь би бүр дахиад гүгнэ яадаг. Угаасаа тех хэрэгтэй байхгүй. Энэ ч өмөрөхгүй. Өмөрөхгүй. Багш нь зодчлоо гэж өмөрөхгүй. Ямар шалтгаанаас болсон гэдэг нь айгүй чухал юм. Тийм шалтгаан бол чухал байхгүй. Тэр тэгэхгүй багш нь зүг зүгээр байжснаа кив гүн тэр ангийн тэр олон хүүхдээ зөө ирэх сараа босоод ор гэж байгаа л ирчихээг нь ойлгомжтой шүү дээ тий. Юу болсон яасан ийсэн гэдэг нь хамгийн чухал асуудал. Тэгээд яг болсон процесс үнэхээр тэр нөхөр буруу үйлдэл хийсэн байвал
өмөрөх хэзээ ч өмөрөхгүй. Тэр буруу юм дээр нь хүүхдээ өмөрөөд өөгшүүлээд те тэгж дардаг юм бол буруу. Харин хүүхднээсээ идэлх станаас гэж машин дөрөвсөн шүү дээ. Яг тэрэн дээр нь бол нөгөө багш нэг ядарсандаа стресстэй одоо нэг тэр олон хүүхдээ нэг яг үндэл багангийн багш байх, цэцэрлэгийн багш байх ч гэсэн ялны ажил байхгүй амар хэцүү шүү дээ. Тэр олон шуугилсан. Нэрвтэй. Гэхдээ тэр чинь тэр хүний ажил учраас тэр сэтгэл зүй өөрөө бэлддэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгхгүйгээр хүүхднээс идлээд байж байгаа тэрэнд нь стрессээ гаргаад одоо миний хүүхдэд эсвэл өрөөлөө айлтны хүүхдэд тэгж одоо тэр цэцэрлэгийн багш магш бол тэр камергүй болонд аваачиж чагаад ингэж мэгэж байгаа бичлэмжлэг явдаг шүү дээ. Тиймэрхүү юм дээр бол өстой харин хэний ч хүүхд байсан дэсэр. Тэр бол ямар ч бурууг явдаг байхгүй. Тийм шүү дээ. Жоохонд ч үсээ санс нь сахилахгүйдэх гэдэг ингээд байгаа юм шүү дээ. Зөв ихээр шалтгаан яг зөв юм байна. Тэгээд дээрээс нь жоохон том болж байгаад бол нэг ганц хоёр гусахад бол зүгээр айлгч. Зүгээр тийм. Үнэхээр нөгөө одоо миний хүүхд газар дээр ганц үрмэн гэж ингэж толгойг нийлж явсараа нэг одоо чөний муугаа нэг шүлэг байдаг шүү дээ. Төрсөн үе нөгөө үгс үг хэрэглүүлээд өвөөгөө тэнийг болчоо дараа нь өөрөөсөө болгочоод өөрөөсөө ингэдэж шүүгээд тийм байдаг шүү дээ. Нөгөө эрхлүүлж өссөн хүүхэд яг угаас эцгийнхээ хайр өсгөх ёстой л доо. Гэхдээ тэг юмэр юм дээ. Яг алдах гад байвал тэр хүнд яг нэг юм одоо төр төвөр нүртэй гэдэгтэй адилхан нэг эцгийн юм явах хэрэгтэй байхгүй юу? За чи юм уу яг ингэ хэлнэ шүү дээ тий. Тэгэхгүй тэр хүүхд үнэхээр аваа ээжээ гэдэг ингээд тийм зөв хүмүүжлтэй байвал үгээл ингээл чи хөөе гэл хүүхдэд зүгээр ямар ч шалтгаангүй бас ингэдэг мал байдэн шүү би. Тэдтэй бол нэрээ бас алдсан гэж боддог. Нэг ганц дийд өгмөр л юм байна. Тий өгөөрэй. Үнэхээр тиймэрхүү би нөгөө гэр орд динжимэгд өссөн тий. Миний эргэн тойрноор үнэн. Тийм гарууд байдаг. Хүүхдийнхээ мөнгийг аваад архитдаг. Шам шалтгаангүйгээр дарамталдаг. Тэгэнгүүтээ орж ирэнгүүтээ өстой би амьдралыг босгох гэж та нарын төлөө мөлөө гэд бүргээд орилж байгаа баг годомны нөгөө үзүүрээс ингэ сонсогддог заяа. Тэгэл нөгөө хүүхдүүдээ адаасан чулуу мод шидээл нөгөөдөл нь одоо манай найзрал байгаа шүү дээ үргэж. Годомны андуудтай ингээл орилж чаралдаал том ах нэг дүүмөгөө тэмэрч ингээл гүйж гарч ирэл манай гэрт орж ирэл хоол ундэтэл ингээл одоо манай гэрч байгаас ингээл олуулаа өсөж байгаа шүү дээ. Тэгээд ингээл хоол ундэтэл ингээл зургт үзэл ингээл байгаа л юм. Тэгээд бүр бидний одоо ороод сад баг унтыг гэтэл тэр хүүхдгээ байгаад байгаа байхгүй. Тэр чинь нэгдүгээр яг найзынхаа гэрт байгаа. Одоо хүнлэнгийн хүний нүдээр бол зүгээр найзынхаа гэрт зургт нүрт үзээд ингээд аав ээж нугасаал таньдаг те гүзэн мөзөр тоглоод ингээд байж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үндэ даалж шалтгаан тэр гэрлүү орж чадахгүй байгаа байхгүй. Эцэг нэртэй малын тэм дотор сохтуу ээжтэй ноцлол зодоонуудаа хийгээл ингээд орилж харалдаал ингээд байж байгаа. Тэгэл нэг хаалхын чинээнийх ийм хүн дүүгээс тэнд нүртүүлчихгүй барьж байгаа. Өөрөө бас нэг 13 4 хүрсэн тий залуу. Бас нэг тесрэлчих гээд ингээд идэг. Тийм үргөө зовлонтой өсөж байгаа одоо бидний үеийнхэн одоо бас яг ингээд өөрсдөө аавцыг болоод ингээд явчлаа. Одоо ч гэсэн яг тийм үргөө зовлонтой тэгэл бүртэлцээл ингээд ээж аваас хайр сууж байгаа гаруу зөндөө байгаа. Тэр бол хэцүү шүү. Тэгээд нэг хүн болгоны байрны цонхоор бид нар харж чадахгүй юм шүү тий. Тэгэл нэг айгүй бол асуудлууд байгаа. Тэгээд одоо ч бас нэг бодлын бас арай гайгүй болцсон юм шиг санагдаад байгаа. Нэг юм одоо ингээд чимээ гаруу шууд дуудчихдаг. Дуудлага өгөөл. Тий. Тэнгүүд нэг нөгөө заримдаа бас гимгүүн нөхөр мөхрийг бариавчдаг. Ингээ гим мөртөө байж гоод зуудтаад эхнэрийнхээ өдөөс чи гимээ гээд орилсон чинь шууд дуудлага өгөөл. Пак гээд авч явчихдаг тий. Бас ингээд юм хоёр талтай. Гэхдээ бас тийм болцсон учраас харьцангуй нэг бүр ингээд бүр амар ингээд чимээ гараад хахад удаан тэр нь бол үйлчлэхгүй юм шиг байна. Дуудаад ингээд өгөөд явуулцдаг, зогсоочдаг бас байдаг болцсон бас арай л нэг Эсвэл нэг л угаасаа зөв байхгүй. Гэхдээ юу юм бэ лээ? Би одоо яг энд нэг юм хэлэх би чи юу яасан байхгүй. Одоо зөвлөөр явчих тий. Хоссан. Шаван барьж гаад баригдаад ерөөсө тэгж болохгүй мэл чи манайхан уусан бол зүгээр тэр машин гадахгүй мөс зүгээр ингээд шийдчихээ зүгээр ингээд зайлуулаад бүр ингээд алга болго. Тэгээд нөгөө найзтайгаа ингээд суугаад ингээд байж байгаа. Угаасаа л ойлгомжтой ш нөгөө ихнэр тийм үстэй. Чи 12 одоо нэг болцсон байна. Одоо хаагаар хурдлаач гэр орон дээр нэ тэрэг. Тэгээд ингээд нөгөө нэг амар нэг юм бүр хит нэг тийм дарамтны нэг мессеж ирдэ штэ чат модтай. Тэнгүүт окей гэдэг нөгөө машинаа бараа гараад хуучихгүй. Бариад. Тэг ойрхон бол эргээл орлоо. Одоо ингээд шөнийн нэг цагт ямар нэртүүлэг байдаг гэсэн. Угаасаа шөнийн нэг цагт л нэртүүлдэг шүү дээ. Нэг цагт л гэж. Тэг баригдахгүй юу?
Тэгээд торгуулаад пампан гэдэг угаас нөгөө хүрдэх хэвээр урдчихж байгаа шүү дээ. Тэгээд ажигдсан байхгүй юу? Аа зэ. Давтан болсон ба шүү дээ. Тэгээд ажигдсан байхгүй юу? Тэгээд тэнд очисон тэгсэн чи тэнд нөгөө нэг бас хүм болгоны хилдэг шиг бас тийм муухай газар ч бас биш байлээ. Тэр чинь бас тэгээд хэдэн он дээ? За тэр чи одоо юу юм бэ те 10 ковидын өмнө. Аа зэ. Тэгээд хүм болгоны хилдэг шиг муухай газар бол бишлүүлээ бас. Өдрийн 3 алтай цэврээгээ арт гэдэг бас. Сайхан ажил төрөлдөө санаа зовхгүй. Зан өгөөл те. Ингээл номом уншиж муушаад баг амьдралдаа уншааг өөрөө их ном уншиж байгаа шүү тэр чинь. Тэгээд ихтэй дандаа нэг юм сохтуугаар биш юм барихгүй байх гэр бүлийн хүчрэл гэсэн тэрүүл ном зөө. Тэгээд тэрийг ингээд уншиж байгаа. Тэгээд тэнд байгаа нэг хамт өрөөнд нөгөө ах ихснэр байгаа байхгүй юу? Ихснэр гинэ ах нар байгаа байхгүй юу? Дандаа хүчрхийллэр орж ирсэн 3 нөхөр байсан. Тэгээд нэгнийх нь бол яалчгүй нөгөө боо хэрүүл рүү болж байгаа пакцсан. Нэг хоёр нь бол бүр илгийн. Ихтэй нөхөр хоёр хамт орсон зөө. Ихнэрийн эмгтээчүүдийн хэсэгт нөхөр нь ирчүүдийн хэсэгт зөө. Тэгээ яагаад орсон бэ гэдгсэн чинь тэр хоёр яхаа өөрсдөө бас тэгээ буруу зүрх юм хийсэн бол тэрийг жоохон дарж ярьсан ч гэж магадгүй. Хоёлаа хүүхдээ сургуулиас нь авсан юм байна. За хүүхд нь хойно явж исэн байгаа байхгүй. Тэгээд хоёлаа одонгод урд бас нэг зээлмэл элдвэн асуулаар түр тарагцсан явж исэн юм байна л да. Ордоо жоох юм хэрүүл юм аргатай. Тэгээ үжиж хүүхд нь хойноос нь уцаа өгчөөж тхүү өдр гэдгсэн гинэ. Жоох хүүхд. Тэнгүүд нь аав шууд уцаа ингээд хаашаа ингээд шийдсэн байд юм бодох. Угаас нь өдөө үзэж байгаа бичлэг ч бодоод шийдсэн юм шиг. Тэгсэн чинь нөгөө хүүхдийн хичээл дээр өдөр нөгөө нэг элдвэн хонцын хүчрхийл элдвэн хонцын болох юм бол 108 руу залгаараа гэж заачиж. Тэгээ нөгөө хоёр чинь түр тар гэж яхад нь хүүхд 108 руу залгацсан байхгүй яг хойно нь дуудлагыг гэдсэн. Залгаад. Тэгээд нөгөө 108 ч хөө аваад тэгээд өө сайн минь дүү хин гэдэг үлээ тэрийгээ тэгээд урд нь хэрэлдээд байдаг. Тэгээ урд нь бас цаа нөгөө шууманд нь хэрүүл сонсогдоод байгаа шүү. Тэгээд хин бигдгүүлээ тэрийгээ тэгчээд миний дүүг ингээд аав ээж хоёр нь ингээд зоддгоо барьдгоо гэдэг гисэн мэлээ тэгсэн чинь хичээлээ хийхгүй ойлгохгүй бол өстэй амар зоддог гэж шац. Тэгээд амар болох тэр нөгөө хоёр чинь тэнийг юм чи иргүй юм гээд нуруу гаас ингээд байгаа шүү. Тэрийг нөгөө жоохон хөхтэйгээ хэлчихгүй. Тэгээд тэгсэн чинь тэгээд окей за миний одоо гэрийнх нь юу илээ мэлээ гэж тэгсэн гэсэн. Тэгээд за аавынх нь хэм бэлээ гэдэг аавынх нь мэрэг асуугаад тэгчээд тэгээд ер нь бол салгацсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хоёр чи гэртээ байжсэн чинь араас нь нөгөө хүүхд үчирхэллээ юм. Орж ирээд нөгөө дугаарлан буцаад залгаад хүүхдээ ингээ үчирхэлээд гэрийн хаягийг хийлмэл таньс ганц нэг юм тодруулах гэсэн юмсэн ингээд нөгөө төгс ингээ залгаад тэнгүүд нөгөө чи гэрийн хаягийг хийлээд өгсөн чинь араас нь орж ирээд хоёулыг нь аваа явчихсан. Тэгээд эмхт ихнэрийн дэнтэй нөхөр нь тэнчээ. Тэгээд бас явт юм хохирчгүй. Одоо энэ тэгэл шууд 108 дуу залгаал. Тэгээд одоо би бас би нэг юм асуу гэж бодож ирсэн. Одоо ингээд багшч вэ ингээд те за ээж авдар бол арай гайг байх. Багш магшиг бол ингээд нөгөө өмнө ингэж бүр аим хүндэлдэг байсан шүү дээ. Айдаг хүндэлдэг те. Хүн бол нэг хүүхд тулганд нэг айдаг багш байдаг те гэдэг ч юм уу. Тийм хүндлэл яг их байдаг. Одоо ингээд энэ нэг бичлэг мэтлэгээс болсноос болдг юм уу? Хүн болгон бичлэг хийдэг болсноос болцсон юм уу? Багш магшиг ингэж нэг тийм хүндэлдэггүй ч болцсон юм надад тэгсэн. Арай нэг тийм багасцсан юм шиг. Бид нар одоо ингээд хичээлийн бус цагаар ч юм орой зөөр л орой шүү дээ. Хичээлийн бус цагаар зөөр ингээд орой годомдоо ингээд зогсож байгаа. Тэндээс манай сургуулийн айл нэг багш ингээд гараад ирэхэд бид нар пүх гэлдэг байсан шүү дээ. Шууд айдаг үстэй. Одоо бол баг өөдөөс нь байл бидний эргчүүлээ юу шүү. Бид сайхан суух хэрэгтэй чи одоо баг их нь бол амар тийм тэр нь ингээд багассан юм шиг санагдаад. Багассан баг байхгүй болж байгаа шүү дээ одоо. Ер нь бол яг нь сургуулийнхаа орчинд бол ялчгүй бас нэг тэр хүн чинь үнэхээр ингээд гар хуруу хөрөхгүй ч гэсэн бас загнаа шүү дээ. Тэр загнаас л явж байгаа шүү. Тэгээд тэгэж байгаа болох тэр хүүхд нэг жоох ингэж байгаа юм шиг байна. Тэрнээс яг одоо бид нэг багш нараасаа жирэгдэг айдаг имээдэг те жиргэх ч байх одоо бас муухай хүчлээ. Тэгвэл багшаа ингээ хүндэлдэг тийм үстэй. За давааны багш гээд одоо манай сургуулийн бие төвийн багш байсан юм. Манай сургуулийн бие төвийн багш зүгээр ингээд бидрийг бүр ингээд зодож нүддэггүй. За сургуулийн орчин миний тэр талхлаар ерөөсөө нэг ч удаа би л давааны багш алгадуулж үзээгүй. Нэрээ эсвэл ингээд ямар нэг юмар ер нь ингэж үзээгүй. Тэгсэн мөртөө цаанаасаа л ингээд харах тэр нэг дээрээс нэг өвлөгдөн ирсэн байхгүй тэр давааны багш яриад багш ч гэсэн ингээд давааны багш юм ингээд давааны багш зүгээр ингээд сургуулийн 3 давхарлуу ингээд гараад ирэнгүүт коридороор ингэж байгаа л бид бүр ингээд сургуулийн захирлаас илүү ингээд чимэг очдөг ус зүгээр ингээд чимэг болоод анги ингээд ороод ингээд чимэг ингээд суугаад ингээд. Тэгээд давааны багш бол хэнийг ч хийж тэгэлж байгаагүй. Жишээ нэг бол энэ бол зүгээр нэг юм хацаараа үйлдэлээрээ яриагаараа зүгээр респект үзүүлчихдэг те. Тэгээд бид ингээд чимэг болчдөг.
Одоо бол би ингээд дүүнэрийнхээ яриа ингээд ажаал ингээд сонсоод ингээд ахлаар ч юм уу эсвэл нэг хаяа нэг уцаануудынхаа нэг эцгийнхээ хуралд одоо суудаг болсон шүү дээ бүр. Тэгээ эцгийнхээ хуралд ингээд суугаад багш нар өрөөсөө за одоо эцэг эхчүүд хүүхдүүдэд ингэмээр байна, хүүхдүүдэд тэгмээр байна, хүүхдүүдийг ингэмээр байна. Тэгээ одоо танаа тэр хүүхд чи ингээд байх юм. Үсгэцгээ тэгээд байх юм. Тэгээ хүүхд рүү одоо ийм хэлдэг юм ингээд байх юм. Та нар ингээд өгөөч гэж тэгж нэг гооч говчиж яриад болсон байгаа байхгүй. Бидний ч үед эцгийнхээ урд тий эцгийнхээ урд олно гэх юм бол зааш та алуулсан гэж боддог байсан шүү дээ тий. Бүр ээж аавынхын нүдэн дээр нөгөө хэд ч юм ингээл эцгийнхээ урдаас гарч ирэхдээ зүгээс ингэцээ наашарч игээд шууд чирж аваад ингээд аваа явдаг гэсэн. Одоо нөгөө багш нар эсрэгээрээ та нар тэгээд өгөөч тэхүү гэж ярьдаг юм ер нь бол. Тэгэл ийм хувьсаал ингээл өөрчлөгдөж чинь тий. Тэгээ одоо зөв гоё хувьслууд байгаа ч гэсэн бас зарим нэг хуучныхаа юмудаас авч үлдмээр надад санагдаад идэх юм. Угаас эцэг их бөгөөд ахмад настай хүнийг нэг хүндлэх тэр хүмүүсээс айж имэх тий. Одоо тиймэрхүү юм нэг жоохон ч гэсэн баримаар байгаа байхгүй. Яг үнэхээр хүчирхийлэлт байгаа бол нэг ярих хэрэгтэй дээ. Гэтэ зүр буруу юм хийчээд шарандаа нэг шартаа амар шартаа болчиход байгаа байхгүй. Буруу юм хийчээд тэр шарандаа шууд ээж аваагаа ойлдог матдаг тий. Тиймэрхүү нэг юм хачин хүн бус үйлдэл бол тэрийг бол ер нь болох хэрэгтэй. Тэр чинь одоо яванда ер нь бол өөрчлөл гайвална. Бол чи яг тийм зантаагаараа тэр чинь гоё ингээ төлөвшөөд чамд гоё ингээ суучих шүү дээ. Тэгвэл чи ингээ өөрийгөө дараа нь аллаа шүү дээ. Хамт олонд орж ирээд яг тэр унган хүүхдийн зан чин гараал тэгэл ямар ч нэр хүндгүй нэг юм хачин үргэлж юм болол дуусах байхгүй. За алга ташлтыг бол бэг нэлээх авч байгаа бах. За бүүлүүлэлтийг хэрэг аав. Би нэг 2 удаа UB comedy үзчихсэн. Яг UB comedy дээр очиж 2 удаа үзчихсэн. Тэгээд 3 юм байна. Нэг нь Сантигийн бас яг ороодаг багт нэг Санти дээр очижсэн. Өмнө 2 удаа очижсэн. Тэгээ манай Бэги бас их хаяа сохтуу гарч ирнэ. Хаяа ууцсан гарч ирнэ. Гэтэ мэдээж угаасаа stand up чинь ууж мууцсан хамаагүй л юм чөлөөтэй байдаг юм байл шүү дээ. Тэгвэл Бэгигийн хараал нь бусдаас арай их. Тэ? Нийт хараал нь их. Тэгээд заримдаа ингээд чиний ярьсан зүйлийг хүн ойлгохгүй ч юм уу те. Инехгүй те. Бүүлж мүлээл ёо болио молио энэ гэсэн тийм удаа байдгүй. Тэстэ надад ч тийм тохиолж байгаа гэдэг шүү. Бүүлэх тэгээ болиоч гэж байгаа юм бол ёстой сонсогч байгааг. Юу яадаг нөгөө хаяатад нэг юм хойгоор урдуурч юм ингээд сууж байгаа нөгөө нэг одоо ер нь бол тэр нэг ойлгохгүй байгаа юм бол өөр ихэнхдээ тохиолдог байх. Юу гэж юу яг нөгөө нэг те яг фанч нь юу болоо явчих гэдэг тэгж байгаа хүмүүс байгаа шүү. Тэгээд тиймэрхүү юм бол нэг тохиолдол ингээд араас нь тайлбарлаж ирсэн юм бол бас зөндөө байдаг байхгүй. За ингэсэж байгаа байхгүй гэж ингээд хоёр дэстээ явж байгаа. Тэгээд ингээд тайлбарлаж ирсэн юм бол байгаа. Тэрээс найз олстой бүүлүүлж болооч гэж ёстой нэг ч тийм бол тэгвэл нэг юм хөгшин хүмүүс байдаг ш нэг идрээ штэ. Комеди идрээ чинь нэг тийм бичлэг яваад бас нэг жоохон хөшчүүлтэй шинжил дээр очсон юм шиг байна. Тийм юм шийдвэж буугаач энэ төр гээд тэгээ нэг бууж исэн энэ төр би нэг юун дээр очсон. Гэхдээ тэр бол бүүлээг үзээ юу. Бас нэг юм соёлтой хөгчүүд гэх юм уу. Хөгчөөч гэжтэй. Ер нь бол нэг 40 гарна зүгээр хижил насны тийм хүмүүс байсан байхгүй юу. Тэгээд дээдлээ илүү шүү дээ. Бид яг дээдлээ үеийнхэн. Тэгээд тэрэн дээр би ингээ гараад уул нь бол яг тайсан дээр гарахаас өмнө би ч нөгөө төрүүлээд очсон. Нэг тамхины өрөө мөрөө тохооч нөгөө тамхи татдагс тамхины өрөө мөрөөнд ингээ нөгөө ахтартай ингээ гүйтэл амар гоё маа захнаар байсан байхгүй. Тэгээд гоё маа ойлгох юм байна да. Энэ бас хамт ол өрөөнд танах чинь имлэгс өө бид нэг нэг имлэг хүмүүс байгаа гэдэгтэй. Гоё гэдэг. Тэгээд пак гараад нэг нэг мэрэхгүй юу? Салтаас амд тэ. Тэв үхэ марсаж бүр ингээ так энерги болоо шат юм. Гайхаад би танаас сая тамхины өрөө мөрөөнд өнөө дээрээ гэсэн чинь гурал сууж ирсэн ах ингээд хойшгоо ингээд шаасан нэг захирлууд нь бүр ийм нэмээ өнөр ингээд цооцсон. Тэгээд та буруу газраас буруу юм хасчлаа та гэд. Тэгээ нэг гэр бүл их тэртэйгээ авцаах орохлоор ингэсэн нэг тиймэрхүү юм авах юм барьсан чи харин бүр ингэж яваад. Тэгээ нэг бас нэг хаяатаа нэг албан газар мазралдаа очихлаар одоо өчнөө сайн мэдэрч клубын тайсан дээр бол одоо гарахаас өмнө ингээд заалаа гэж хараа шүү дээ. Оо за нэг тэдэн хүн байна. За нэг тэдэн нэмэгтэй тэдэн эрэхтэй юм байна тэрчж байгаа шүү. Албан байгууллага дуурайж шууд гүүж ороод баг шахуу ингээ гарчдаг болохоор агаараа мэдрэхгүй ороод бас нэг алгад болох үе байна. UB comedy-гийн залид юм бэ? За тэрчээстэй байгуулгыг ноцсон шүү дээ. Одоо хэлж болохгүй. Гэхдээ хийснээрээ юм уу тогтмол юм уу? Одоо хин олон гарна тэр нь л.
юм аа. Нэг басна чиний жок ч сайн байвал тий. Яг найз нэгж бодохгүй. Манай мөө одоо манай би production 9010 гэдэг ингэнэ. Тэ? Одоо 9010 гэл одоо алдахгүй боллоо шүү дээ. Гэрэний тэ? 9010. Тэгвэл би бодож байгаа байхгүй. За одоо би ингээд ийм хоёр талаас нь харж байгаа. За мэдээж тэр одоо охинд бас хэрэгтэй байна тэ. Ингээд дэмжүүлдэггүй ингээд бас хүмүүс байдаг. Авьяастай. Дэмжиж ингээд явчих хүн байхгүй чаавас ингээд ганцаараа мөнчгөрөөр явсаар байгаа. Тэгээд хөнгүү ингээд чадахгүй болоод ингээд хайцсан хүн байдаг шүү дээ. Тэнгүүд тэнд бол би production чи бас ингээд тоглолт одоо юу гэдэг тоглолт хийж өгөх гэж гэсэн ингээд цомог гаргаж өгч байна. Тэ ингээд бас ингээд клип хийж өгч байна. Дуугийн бичээд өгч байна. Ингээд бас пүшлээд нь шүү дээ. Тэнгүүд 90-10 болоо. Тэ бүр хоёрын оронд 10% гэж заварч чагаар 100% өөртөө аваад эндээсээ гараад өөртөө амжилттай олонний танил болоод клиптэй болоод дуутай болоод гэрээ дуусаад өөртөө хангалттай бүр хэмжээнд мөнгө олоо гэд хайж болоогүй багтаа гэж би зөв бодсон. Тэнгүүд одоо манай бэгийн тэр тоглолт хийнэ. Тэ ингээд гадаад дотоод явахын таадчих. Айгүй их гадаадуудаас шулах юм а тандар нэрээс. Байнгын л мөн солонгос юу яваалаа гэл нөгөө хэдийнхэн мөнгийг очиж аваад. Баянс гол амар мөнгө юу ярьж. Үнэхээр мөнгө. Тэгээ гадаад дотоод тэр тоглолт дээр ирээ сааж байгаа хүүхнүүд бол бүр амар зүгээр бүр ингээд бүр үнэхээр мөнгөтэй байхгүй. Тэгвэл хідүү байдгийг хід байдгийг арайш 90-10 биш байлгүй. Тоглолт болгон дээр өгшөн тохироо байна. Эднүүд бол шууд одоо бид чинь нөгөө нэг одоо нэг клуб шүү дээ. Гэхдээ ингээд хувьтай нөгөө ингээд шүдэд дурамтж байгаа. Тэгэхээр одоо за жишээ нь Батаа ингээд Солонгос руу явах тэр бүрэлдэхүүндээ тий тэр чи одоо өөрөө тэр одоо аяллаа ингээд зохион байгуулж байгаа гэсэн үг байхгүй. За тэнгүүтээ за одоо би тэрнтэй явъя. Тэгээ тэр хүн болгонтой нэгэд уулзаа. За ер нь бол таксиг тэдэн дөрөөр оруулуулъя гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол тэдээс тэдэн хүн бас үзнэ гэсэн нэг юм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд чиний үнэ хэд вэ гэдэг юм өгөхгүй. Тэнгүүд би үнэ хэлсэн шүү дээ Батаа. За өгч ингээд бас нэг юм зардал мардал наацаа гэдэг нэг тэд байхгүй болохгүй гэдэг. Тэр нөгөө нэг Батагийн тооцоолсонтой яг нэг хөөрхөн одоо ч юм уу те ингээд дүүсчихвэл за окей болж яана гэж. Ингээд байхгүй бол бас жоохон тийш доош ингээд хүү иймэрхүү юм байгаад нэг. Тэгээ нөгөө тоглолтын чинь бүх юм Батаач гэдэг юм шүү дээ. Содоо эдрийг хинч үдий. Би ч гэсэн өөрөө тэгэхдээ тэгэл нөгөөддөг ингээд тооцоо одоо спешиал хийлээ гэж бодоход би бас нөгөө гарах гэж байгаа одоо нөгөө панчанууд шүү дээ тэд тэр заа өгшөнд тэдэд дөрөв шүү гэдэг ингээд хэлж мэлээд ингээд үнийн тохироо явдаг. Манай клубын тэр нөгөө цалин мөнгөний асуудал болохоор одоо хинийхэн жок сайн байна те. Тэр ч одоо бид нар ч одоо олуулаа байгаа шүү дээ. Нэг тоглолтын дээр ингээд бүүн тоглолт болгон дээр л ингээд бөөнөр гараад ахмал тэр ч хүмүүс ч мөргө чигээ түжрээс үлрээ баг заалараа тасраад унчих шүү дээ тийм үү. Тэгэхээр чи гэсэн. Нэг тоглолтын дээр ч мөр дээтэл нэг 8 хүн ингээд гарахгүй бол тий ер нь бол дунджаар бол 6 л да. Тэгээд нэг хүмүүсээ бас ингээд ядраахгүй ингээд гоё өрөлтөөгээд ингээд явах хэрэгтэй. Тэнгүүд 7 хоногт болж байгаа 3 өдрийн тоглолтын дээр чинь нэг манай бүкер байгаа байхгүй юу. Ингээд хойно ингээд сонсч идэг тий. Заалаа бас ингээд мэдрээд ингээд байж идэг. За тэгээд хинийхэн жок сайн байна. За хин нэг тоглолт аваад гарчдаг чадвартай байгаа тийм тий. Тиймэрхүү хүмүүс нөгөө нэг жоохон шинжлэгдээл скилээ алдахгүй байгаа хүмүүс л олон гарах байхгүй юу. Тийм хүмүүсийн цалин сайн. Тий, цалин сайн. Тийм хүмүүсийн бичлэг ч гэсэн нөгөө клуб төлөөж ингэж цацагдах байхгүй юу. Тэгэхгүй бол яг нөгөө нэг гарсан гараагүй юм тогтмол цалин байлин гэсэн юм бол байхгүй шүү. Яг л. Тиймгээрээ л одоо тоолдог авах гэсэн шүү. UB comedy дотроо чи хамгийн дотн чи юм бэ? За ер нь бүгдээр нь тэнд гэвэ зүгээр хамгийн дотн хүн гэх юм бол одоо за манай клубын комедиан биш л те. Шартог гэдэг угаасаа одоо манай клубын тийм сонсчихсан. Тийм гүйцэх одоо гүйцэх болсон байхгүй анх Батаа энэ тэрийг эхэлж яхад л нөгөө такс максын таслал ингээд одоо гүйцэх сэхэрлээ. Одоо гүйцэх болсон манай хүн. Тэгэл бүгдээ яг ундаас хамаг ялан дээр л байгаа л те. Тэгээд шар битээр л ер нь бол нөгөө битээр хамаг бол нэрт очдөг. Тэгээд бид тэр л одоо хоорондоо мар гал ингэсийгээл тэгэл буснууд олдохгүй шүү дээ. Эдгэр чинь баг таарахгүй. Батаа өдөр годмод дараад юу өнөх шиг ингээ гар өрөнгөд эсвэл энэ нэвтрүүлэгдэж юм уу. За анда юу өнөх гар хүмүүс гайхаж шүү. Тавьж шүү. Яг уулздаг байхгүй юу? Таарахгүй. За чим цаанти бол одоо баг сардаа нэг удаа ирүүл ирэхгүй. Тэгээ зоорыг чи бас илүү онцгой кино зураг авалт гэдэг бараа харагдахгүй. За тэгээд идрээ хэр ирж байна? Идрээ ч одоо бүр байхгүй. Гадаад иргэн болсон юм уу? Бүүнүүд сураад байгаа гэсэн шүү дээ. Тэгээ вэгийн өсөг гоё юм аа. Ингээд нэг юмыг ингэж хүлээлт авалт чинь хүлээж авж байгаа байдал чинь хөнгөн хүлээж авдаг болохоор их нэг хамбар юм. Тэгээ одоо нэг coin moin хэрэгт мэрэгт ороод бас асуудал болоод ах шиг үлээ. Тэгээ тэрийг нээр мэдэх юм биш би юус мэдчихгүй. Саяас гоё шүү. Тэгээ Батаа болоод бас нэг ингээд компани дээгүүр нь цадах чинь бас нэг амар
ажилч хүн шүү дээ ингээд тал ингээд юм хийгээд шүү дээ. Бас баг үзэгдэхгүй, содооч нь бас үзэгдэхгүй ингээд яг клуб дээр ер нь бол маазаар суужаад энэ хідэн төгөн байна. Одоо нөгөө шаарт өгөө маань байна. Байнга байж идэг. Тэгээ байнга байж идэг. Тэгээ бий байна. Тэгэл нөгөө одоо цэгийн маань нөгөө такта цэгийн маань тэгээ манусэл дэрэнгээр арын өрөөнд бүр барлах гэж байж болохоос бусд нь бол амар мондөг хүмүүс байгаа болдохгүй. Одоо сүүлийн үед ерөөсөө хүн болгон салдаг гинэ. Одоо фэйсбүүкээр тэгж яваадах. Нэг чинь би суучлаа. Сал. Өөрөө байжлаа. Тэгээ ер нь бол ингээд одоо яг гэр бүлтэй одоо хүүхдүүдтэй гэх юм одоо яхаа би бол яах вэ? Би бол яах вэ? Би хүүхэд хүн баггүй да. Энэ салахад энд надад ямар ч тийм нөгөө нэг бусдад буруу учруулсан юм байхгүй байхгүй гим хийсэн зүйл. Хүүхд шуухдаг бол ямар мат юм. Тий. Тэгээд одоо ингээ гоё гэр бүлтэй болжсэн ингээ залуучууд ингээ салж байгаа малж байгаа юм зөндөл харагдчихээн л. Тэгээд надад бол тэр хүмүүс амьдрал ямар ч хамаагүй. Гэхдээ салаад сайн найзтай шаалцаа явчихдаг шаасаа. Тэгээд яг зөвөр ингээд айгүй их тийм гарах юм. Бэгийн хувьд гэр бүлийн амьдрал хэр бат бих вэ? За би бол одоо их нэртэйгээ чинь дугаар 10 дахь жил рүү орж байна. Ер нь. Тэр чинь танилцсангуудаа 4 5 жил үерхэж байгаа. Тэгээд нөгөө би нэг сайн таньж мэдээ. Таньж мэдээ. Тэгж байгаа нөгөө сугална гэж суулгахгүй. Тэ нөгөө үйлдэл маань удаа. Тэгээд одоо бас тэгээд суглаагүй ч болсон юм дөө. Нэг одоо бас юм хөөхөнтэй болсон тэ. Байж байгаа шүү дээ. Угаасаа би суглаа л гэдэг шүү дээ. Ер нь тэгэл дуусаад байдаг шүү дээ. Тэгээд уулз яхаа суглаа суулсан. Тэгээ яг нэг жоохон үлдсэн шиг онцаа дээр яхаа. Тийм. Тэгээд нэрээ яг тийм гүшний ер нь миний жок мок ямар фильтргүй байдаг шүү дээ. Яг рил дээр өнөхөр харах хэрэгтэй бол хараагаад тэгж хэвчээ. Гоё л байсан ямар байна. Тэгээд ер нь бол бат бихэл гэж боддоо шүү дээ. Одоо бид төр чинь төдгөөс өдөө хүртэл одоо ингээл угаасаа нөгөө залуу хүмүүстэй гэрэлдэж уруулдаж нөгөө санал бодол зүрх мөрөх тийм бол байна. Тэгээ сүүлийн үед бол харин одоо энэ нэвтрүүлгээр одоо далимдуулж гэх юм уу? Ер нь биш байнга иймэрхүү юмд ороод идэх юм чинь тэгээд бас их нэртэй хандж хэлгээд бас миний арай одоо нөгөө ихэд ингээд одоо хүмүүс нэг жоохон танигдахын хэрээр тий. Хүмүүс нэг олон эрэгтэй эмэгтэй ялангуяа ингээд эмэгтэй 9 жилийн найзтай болж байгаа шүү дээ. Ингээд пар гэл ингээд яваал тэгээ зураг авалттай нэ тэрэг ингээд явангууд бас жоохон хардлагатай төвшин бас нилээ байна. Тэгээ бас ер нь нэмэгдээд байгаа шүү. Ер нь айгүй хэцүү. Болоорой. Тэгээ орой морой нөгөө нэвтрүүлгүүдийн одоо жишээ зүгээр энэ одоо яг энэ ТV нэмийн тий. Хоолно шүү. Тий. Нэр гэсэн менежер одоо хөрхөө орой би зураг авалтаас очиод ингээд унтж байгаад маргааш тэдэн цагаас шүү нэг тим өмсөөрөө өдрөх гээд залгангууд ингээд видео кол ирж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн видео доотлоо. Тэнгүүл нэг ингэж микслэг юм охин байж байгаа шүү дээ. Тий. Нэг хөрхөө. Тэгэл байж байгаа бол шууд ингээд явах татах гэл ингээд хардаал. Ямар ч яагаад бүр ингээд яг уул тэгдэггүй байсан юм ба. Тэгээ нөгөө нэг цаанаасаа нөгөө бүр давтамжтайгаар байнга ингээд олон юм байна гоё юм биш үү? Гоё жоохон ингээд бас хардаал ингээд харамлал. Гоё амар тоохгүй байдаг аахгүй. Ядраа гэр оронд бүр ингээд өмнөхөр эмхтэй найз маань наратайгаа сүүл рүү гоос ингээд жоохон ярихад хэцүү ч юм шиг санагдаад ингээд явд. Тэрнээс бүр хардаад бүр амар бүр тэнгэр тулцсан хэрүүл мэрүүл үүсгээл ингээд зодоон цохио мохон дээр бол тулааг бол байгаа л да. Гэхдээ ер нь бол ингээд жоохон тиймэрхүү юм багсгараа гэж тийм. Ер нь суугаад байгаа шүү. Наа чи ингээд баг угаар ингэсээр өвчин мөч. Өмнө нь харддаг байсан. Тийм. Өмнө нь бол ерөөсөө тийм байхгүй. Би ч бүр сайхан бүр 2 хоног моногоор найзтайгаа нэр ингээд бүр ингээд тэрж мэрж явчихдаг гэсэн үү нэрээ. Тийм. Хаана гэх төө тэрэлж тэрнтэй байна гэдэг юм уу. За маа гэл ингээд зүүр өнгөрчдөг гэсэн байхгүй. Одоо бол бүр ингээд яг баг угаар ахаад байна харин. Эхнэрийг одоо хараад за өмнө нь мэдээж ингээд харахад бол сэрэл 100 хөдөлнөө. За 150% хөдлөх баг тийм. Одоо ингээд 10 жил хамт байгаад ирэхээр эхнэрээ харахад ер нь сэрэл хэдэн хөдөлдөг юм бэ? Наадхан дээр чинь бол би өстэй ер нь нэг тийм гоё эмэгтэй одоо тийм эмэгтэй гэж юус яалгадгүй шүү дээ. Одоо үнэхээр гоё эмэгтэй гоё хөх дэлэн мэлэнтэй тийм эмэгтэй байгаа гэдэг адилхан шүү дээ. Тэр нь өөрчлөгдөхгүй байхгүй. Угаасаа яг л адилхан үгүй байгаа заяа. Тэрэн дээр нөгөө хайрын сайхан амьдрал одоо бас улаадлавч. Үгүй. Хайрын амьдрал хамгийн яг адилхан юмтай ингэж үрээд их шаардлага байхгүй. Үгүй наач нэг хатуул хэлж болохоос тэгтээ үнэ. Үнэ. Тэгээд угаасаа тэр чин зүгээр нөгөө
одоо их нэртэйг бол ингээд баг тэр чинь одоо өөдөлтийн төвшин гэж байхгүй шүү дээ. Ийм гоё угаасаа л ийм гоё хайр халамж байгаад байхгүй юу? Яг эхлээс дуусах хүртлээ тийм бол тэр одоо эхнээс нэг өөж мөөц юм гэж бол байдгүй. Тэгээд тэр чинь нэг найз майз нар ярьдаг хүүхд гаргасны дараас нь фак болоод ингээд аим шиг юм болчихсон маш тэгээд тэр мөрчнийг ер нь худлаа л байл шүү дээ. Өөртөө арчид байх тийм байхгүй тийм байдгүй. Яа гэхдээ сая хэлж байгаа гэхдээ яг одоо жишээл Бэгийн одоо амьдрал чинь хэдэн хүн байна? Өмнө эхнэрс чи өмнө. Ер нь хэр олон эмэгтэйнтэй Бэгийг уулзч. Би одоо манай 10 жилийн нэр нотлон би 10 жилдээ ч охинтой өргөж байгаагүй. Тэгээд юуныхаа төгснөхийн дараа би нэг пимба гэдээ бас нэг хөрх охин тэгвэл үргэжсэн. Тийм тэр үе. Хоёрхан эмэгтэйн байгаа гэсэн үг байна. Тэгээд юусэн манай ихнэр. Тэгээ чи амьдралд хоёр эмэгтэйнтэй л юусе секс хийжсэн гэсэн үг шүү дээ. Би урд нь 10 жилдээ байхдаа нэг гоолт нэг их хүчин. Гүнэрээ. Гэртээ их чинь галаа асаа чадахгүй ороод нэрээ наа тэр яа би гэхдээ нэвтрүүлдэг гэж улааж байгаагүй бүр улаад. Гэхдээ тэр бол нэр чив цүр хүчин дээр байсан. Тэгээд одоо би гэж байгаа байхгүй. Одоо яг санийдтэй үнэн. За одоо эрэгтэй хүн ингээд за дур хансны дараах тий нэг яг тэр өмнө байсан сэрэл мэдрэмж байхгүй болчихдог шүү дээ. Байхгүй болдгоо шүү дээ. Тэгээд яг эрэгтэй хүн мэдэрдэг л мэдрэмж тий. Эрэгтэй хүмүүс бүгд мэдчихэ. Тэнгүүд хүн одоо ингээд зараа тавилт хий гэж бодъё л та. Хийх гээд ингээд за үнэхээр ингээд өөр эмэгтэй хүн байлаа. Эхнэрээс нь өөр эмэгтэй хүн байлаа. Тавьсны дараах хүн ямар мэдрэмж төрдөг хүн ингээд бодох хэрэгтэй байхгүй тий. Тэр адилхан л яг чиний хэлдгээр адилхан л нэг нөхөл байгаа. Тийм угаасаа ялгаа байх. Тэгээд тэр би яг ч юм хийвэ гэж угаасаа хүн яг тэр мөчийн дараа хүн бодох л байх. Яг тэр би өмнө ингээд би асар олон эмэгтэйнтэй уулзчихсан учраас ингээд наан ингээ хөөрхөн харагдчихсан эмэгтэн ингээд дараа нь шал өөр царайтай харагддаг ч юм уу те. Ингээд нэг юм бүр сонин санагдаж үе байдаг ч түнд тийм үстэй адилхан ингээд эрэгтэй хүн чинь бол тэр мэдрэмж бүр ингээд огт байхгүй болчихдог. Тэгэхээр би бол яг энэ дээр бол үнэхээр яалтчихгүй яг хатуу хэлж байгаа ч гэсэн эхнэрийн тэр нэг гоё мэдрэмжийг өөр хинч өгч чадахгүй шүү гэдгийг л би энд хэлэх гээд байгаа байхгүй. Нөгөө бас ард нь нэг юм тэр чинь нэг юм босгосон юм байгаа шүү дээ. Амьдрал нь байна, хүүхэд нь байна тийм. Гэхдээ бол одоо би ингээд одоо надад эмэгтэй нээс төр зөндөө үнэхээр олон бүгдээрээ л гоё эмэгтэйч үсэ. Бүгдээрээ л гоё. Одоо бүр ингээд би бол нэрээ одоо твэрж мөвөрж барьж би хааг нь бүр нөгөө одоо ховцнараа ингээд сольж одоо нэвтрүүлэгт орох гэж юм уу те ингээд яаж мараад ингээд баг өдөөс ингээд хүүгүүд ирдэж та хөшиг газ ингээд ингээд хилтергэлтэй ингээд одоо ингээд өсөж идэм болж байгаа шүү дээ. Бүгдээрээ л гоё эмэгтэйч үсэ. Тэр болгоныг хараад ингээд сэрэлтэл ингээд байвал ий чинь нөгөө яг бол донгийн асуудал гэж байгаа байхгүй чинь. Энэ бол донгийн асуудал болчихж байгаа. Үнэхээр ингээд явуулдаг ирчүүд байна. За. Гэтэ хоёр төрлөө байгаа байхгүй. Амьдралаа алдгүй тэр цаад явуулж байгаа хүнийхээ ч амьдралыг алдгүй өөрийнхөө ч амьдралыг алдгүй нэг юм зүгээр л нэг юм бэлгийн дур услаа ингээд хангаал нэг юм гоё цэвэрхээ ингээд тэрийг бас найз нөхдөөж баг ярьдгүй за ер нь найз нөхдөөж баг мэддэггүй хэмжээнд те ингээд гоё ингээд явдаг. Зарим нь тэр чинь баг гоё явуулт болчиход байгаа байхгүй хэмжтэй. Зарим нь бол бүр ингээд улаан цайг нөгөө тэр донгийн нөгөө юм шүлэнгэрэлтийн юмнасаа болоод бүр ингээд нийгэм дээр нүдний улаан болоод ингээд заваарж байгаа. Тэгээд чадахгүй бол бити тэгж над доодохдоо захирагдчих тий. Үнэхээр чаддаг болчоод ядаж эсвэл бол чаддаг болтлоо сур гэхгүй тий. Тиймэрхүү юм хийж би гэж. Сугал. Чи сугал. Сугал. Гүг тэгтээ нэрээ сугалдаг байги гэдэг. Суглах гэсэн чи суглах. Суглах гэсэн чи юу суглах гэсэн чи шовтарч юм шиг байна. Тэгээ шахаад тэгээд нэг жоох юм үлдсэн. Тэгээд тэгсэн сайхан ярих юм байна байх нэр. Одоо зөөр ингээд димиг ингээд хөнгөн хөлөөж авдаг хүн байхаар их амар юм. Би өмнө манай чи нэг ярьжсэн шүү дээ нэг дайралцаан дээр. Над содоо их дургу. Их дургу. Би одоо ингээд ер нь ингээд нэвтрүүлэг хийж байл баг 2 3 жилийн өмнө болсон нэвтрүүлэг шүү дээ. Тэгээд сүүлд хүртэл ингээд нэг юм дээр харсан бас намайг доор бичсэн л байлаа. Нэг юм дээр муулцсан л байлаа. Тэгээ би одоо тэрийг хараад бас гайхлаа. Одоо би эхнэрийг бас их доромжилсан юм гинэ. Тэгээд би одоо тийш тийм бичсэн байсан би. Би нэг даалт сэрхүүгээрээ чамаас ухтаагаад байсан чинь нэрээ арын өрөөнд яг нэг тиймэрхүү яриа явсан шүү дээ. Тийм бай. Тэгээ би чинь чамаас нэг цаанаас нэг ингэж ирсэн юм шүү. Тэгээд би ингэсэн байхгүй яхаа зөөр би тэр үед ингээд одоо ингээ манай содоо хэрэг үзчихвэл би содод бол дургу мургу байхгүй шүү. Тэгэхээр тэр үед ингээд яг орж ирээ нэг жоохон нэг ярилцаад би бол ингээд содод аягүй дуртай төрлийн. Тэнгүүд содоо маань орж ирээд яг жоохон ингээд ямар зан хөдөлсөн мэдгүй уус тийм зантай ч юм ингээд жоохон хиг ёг гэдэгхгүй. Тэгэхээр ингээд жоохон маяглахгүй би. Тэгээд яг би тэгдэг байхгүй. За шөнө юу хит нахт юм бэ гэд асуулаа. Тэгсэн чинь
одоо яг өөрсдөө нэмэх 21 танах UB comedy хийжсэн шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд залуучууд мэдээлэл өгч ирсэн. Яг би зөвөр нөгөө комедиан болохоор шүн 8 нахтгаа гэд хэлсэн бол би хаа гэж өнгөрнө. Тэр чинь ингээд тийм хүнд сэдв биш байхгүй юу? А тэгвэл өөрөө тэр ингээд хүн дээр хүлээж аваад тэн дээр ингээд жоохон реакцлаад ууралчихгүй юу? Ууралцсан л юм байлээ л би дараа л бичсэн. Тэгэхэд зүгээр л энийг л гараа авсан юм шиг. Тэг яг ингээд сайд би ингээд хэлчихс та нар ингээд гадаадуудын мөнгийг саагаад те ингээд байнга явдаг гэдгсэн чинь оо тэд нар ч мөнгөтэй юм шиг ингээд чи ингээд хөнгөн хүлээж авчихаар энд ямарч нэг тийм факт үүсэхгүй байгаа байхгүй да. Тэгэхээр би нөө ингээд цодоо төвд ингээд хөнгөн хүлээгээд авчих юм болов гэж би амьтандаа бодсон. Тэгээд ховдоо юу гэдгийг нөө эхнэрийг нь доромжлээ. Би өөрөө нэг бататай чинь бас би нэг лайв дээр хийж хамт хийсэн бишлээ зүгээр ингээд бата нэг буруу стори оруулаад тэгээ би устгаа гэсэн утсан авахгүй болохоор би чи яг устгаа энэ тэргээ би бас нэг уурлаад лайв хийжсэн баггүй. Би өөрөө ингээд яг хамт байгаа нэг өмөрдөг учраас содог би хэрвээ ингээд эхнэрийнт нь жоохон эвгүй мэдрэмж төрүүлсэн бол би содогоос уушлахгүй. Чи хамт байгаа өмөрх нь эрэгтэй хүний инстинкт төрөлхөө өгдөн юм шиг тийм. Тэгээс би яг тийм бодог учраас маань содоо одоо бас надад дургу байдаг болоорой. Одоо ингээд энэ тэнд харахаар л би одоо мө содоо орж ирээч гэж явах вэ нөгөө нэг сүүл нөө баяраа гээд танаа комедиан залуу бас мундаг яасан ч олон юм хийдэг. Цаа чи овж. Царайлагч юм те. Тэгсэн чи яг нөө тэгээ бичихгүй да. Бичсэн байл би харсан авд харсан. Энэ одоо манай муулуулаад байдаг зэвүүэрийг ориглан ганц худалдагдаагүй юм биш үү гэж бичихгүй. Тэгсэн чин доор нь содоо орж ирээд би чамаагаас баярлалаа энэ тэр жок хийгээд тэгсэн чин доор нь нэг хүн яагаад ингэсэн юм гэсэн чи би ингээ манай эхнэрийг доромжилсан юм гэж бичсэн байхаар би нэрээ яалаа гэж бодсон. Би бол эхнэр нэгт амар доромжлыг гэж тэгээд шууд ингэж доромжлсан хүмүүс байхгүй бах шүү гэж би бас хэлэх гээд байгаа. Тэгээд имийг ингэ зөв залруулахгүй бол ингээд насаараа над дургүй юм гэж бас содоо ихтэй бас их мартахгүй юм тийм ч тэгээд ер нь бол ямар зантай залуу юм бэ содоо ер нь. Манай содоо ч кул шүү дээ. Тэгээд кул үстэй үг. Би нэг дуртай шүү. Би бол одоо хүртэл ингэ бодоо явж байгаа гэж бас бодохгүй л яг мэдгүй л л та. Саяхан тийм бичсэн байна. Саяхан юм бас уу. Тэгвэл бодоод явж байгаа байх шүү. Бодоод яваад байгаа. Бодоод гэж тэр мартдаггүй юм шиг байгаа. Тэгээд энэ нэг л харж гот ТV5-д нэг аалз байдаг хэлгийхин тэгэл нэг юм мерсер гэдэг намайг оролдоод байдаг хгүй. Тэгээд би одоо тэрэнд их л дургуул байдаг юм байна да гэх юм бод. Зүг тэгвэл чи тэгвэл яг нэг эсвэл имзэг үйдэг болохоор би тэгээд яатсан юм болов уу гэж. Чи нэг яг ихнэрлүү хэлэл эвгүүл орчичтэй яг нэг ихнэрлүү би орог яг зүгээр одоо ихнэр чинь чамааг одоо яг хайраар суусан уу мөнгөөр суусан уу гэдэг ухааны би асуусан байхгүй да. Би статикэр чинь тийм яг тэр бол яг би тэрийг бол содог би өөртөө ихтгэлтэй ирэх хүн бол шууд хэлэх л байхаа л гэж би бодсон л асуулт байхгүй. Тэрээс би яг ихнэр нь бол тэгсэн гэж би үс хэлээгүй шүү дээ. Зүгээр л асуулт л байсан юм л та. За тэр яг содог ярих юм. Гэтэ чи эвгүй тусчжээ. Тийм яг эвгүй туссан байж магадгүй. Тэгээд ямс би ихнэрт нь тийм сэтгэл төрүүлсэн бол би содогоос биш би ихнэрээс нь бол уучлах гэж шүү гэдгийг одоо өнгөрсөн ч гэсэн тийм бас. Нэр одоо чангаад уучлахгүйгээд гэсэн чи би бас уучлахгүй марч юм шиг болоо явчих чинь. Тийм нэг сая тэр нэг нөхмөх гэдэг бас жоохон юу дараараа тэр чи би бүх эмэгтэй хүнийг тийм амар муухай гэж боддог. Гэхдээ яг үүндээ бол яг л нэг л муухай гэдгээр нь биш эмэгтэй хүн болгоно л яг адилхан гэдэг утгаар нь гоо сайхан үзэж адилхан байгаа шүү. Тэрнээс олж нэг урд дур хойгоор эргүүдтэй гаруудад л би хэлээд байгаа шүү дээ. Адилхан шүү дээ малнуудаа тийм үстэй дуун тур бол дуун тур байгаа шүү дээ. Тэгээд бүхэн л байгаа гэдэгтэй адилхан. Тэр утгаар л хэлж байгаа. Окей. За тэгээд ямсан бэгийн ярьслан маань их сайхан. Би бол өнгөрсөн ингээд олон хүнтэй ярилцчихсан. Гэхдээ яг энэ бэгийн шиг юм бүр ингээд ёстой намайг улаат ярьжсэн юм бол байхгүй. Би яг тэгээд ээлгээд хэлэхэд ингээд сууж шүү дээ. Бас амар байна. Тэгээд надад гоё байна. Чинь хүний мэдрэмжүүд нь өөр байдаг юм шиг тийм. Тэ одоо яг тэгээд ямар хамаатай юм чи одоо заавал хүн болгонд таалагдах гэж хүн болгонд тааруулж эсвэл нэвтрүүлгээ гоё гарах гэж хичээдэг цаг үе юу? Би өөр тэгдэг угаасаа ч тэгдэг байгаагүй маань чи. Тэгээд ер нь бол би нөгөө шууд бодсон юм зүгээр хилцэн амраг гэдэг байхгүй юу? Шулуун шудраг дараа нь тэр хүн тэгдэг байж тэгж бодож явах чирэг байхгүй. Эсвэл бол тэр хүнийг явсныхан дараа хин нэг мууж ингээд явах чирэг байхгүй тийм үстэй. Чи тийм байгаа бол яг тийм байна гэж хэлчихэд яг өөртөө хорондоо ингэсэн ам үг дээр санагддаг. Ер нь бол тийм шудраг байсан тийм. Тэр нөө шудраг гэдэг зангаа бүдүүлэг зантай холиод идэг зарим нөхдүүд бас байдаг те. Хит тийм. Хит ингээд бас хүнийг эвгүй байдал оруулах гэдэг юм шиг хүмүүс байдаг. Тэр чинь зөвхөн өөрт нь хэлэх ёстой болохоос нийтийн дунд шүү. Тийм үстэй. Би бас өмнө тэгж хэлсэн. Тийм олон хүнтэй байхад ой чи ой тэргээд яхахлаар тэр чинь тэгснийхаа дараа би ядуу шудрал хэлсэн гэдэг дөрөв би л ахгүй тэр зүгээр. Яг хоёулахнаа байхдаа хэлээд бусд үед одоо яахгүй. Бусд үед гоё ингээд чиглэрэл явж идэв. За тэгээд хамгийн сүүлийн асуултаас өмнө би бэлгүүд өгчий.
Инхийг цэцрүүлэгч гэдэг одоо энэ халдвартад байдаг манай шүдний эмнэлэг байгаа. Би өөрөө эмчлүүлдэг. Тэгээд манай ээж аав гэл бүгд эмчлүүлдэг юм уу. Тэгээд инхийг цэцрүүлэгч маань дотроо ингээд рентген зураг авчдаг нэг олон тийш яваадах шаардлага байхгүй. Химис шүд аппарат гэсэн бүх зүйл энэ дотор байгаа. Тэгээд имплант сүлд бас хямдарсан байсан. Тэгээд тэрнээс гадна хүүхдийн шүдний аппарат байдаг шүү дээ. Одоо нэг авдгуу аппарат байдаг шүү дээ. За шүдний гажигддаг. Тийм аппарат маань 25% хямдарсан байгаа юм байл шүү. Тэгээд би бол энд их дуртай байгаа. Хүүхдүүд бол ялангуяа ингээд жоо үнэтэйгээд хийлгэж чадахгүй яваад идэг. Яг хүүхдийн шүдийг ингээд багаас нь би янзлчаашаа гэж хүсэж идэг байхгүй. Ингээд нэг юм талт шүд айгүй чухал шүү. Хүнд ингээд хүнтэй харьцахад ч тэр ингээд ер нь гадаад үзэмж гоо сайхан ч тэр шүд айгүй чухал байдаг. Тэгэхээр би ингээд охтуудыг ч юм уу залуучууд ч юм уу багаас нь бүр нэг 12 3 таахаас нь шүдийн сайхан янзлуулчаасаа. Тэгэхээр нь бол нөгөө баг залуу насантаа шүдийн янзлуулахгүй нөгөө өтөл буурай болоод за дүүнэр манай хідэн саяар нь үрэх хэрэг гардыг шүү надад чинь. Багаас нь манай ээж өөрөө одоо ингээд авдгүй аппарат энэ байгааг нөө бойлтой аппарат гэдэг гэсэн чинь ингээд. Ингээд хийждэг ингээд ордороо юм төмөртэй. Тийм аппарат гэдэг миний шүдийг их янзлах гэж миний ээж аваа явсан да. Тэрний хүчинд би одоо ийм шүдтэй байгаа. Тэрнээс биш янзлуулаагүй бол би чинь ингээд тал тишээд бас ингээд доор морн нэг шүд нуугдчих. Одоо миний шүд ингээд орсоо байгаас ингээд цаашаа ингээд яваад орцсон. Энэ мич нөгөө энэ минийх шүү дээ. Тэгээд тэр чигээр нь ингээд тангаар загаагаа яа. Тэгэл хайчих чадсан тий. Тэгэхээр бас шүдний эмнэлэг бол ер нь орохоос айдаг биш, харин орж явах ёстой газар шүү гэж би боддог. Тэгээд энэ инхий цэцрүүлэгчдэрээ очин сайхан үйлчлүүлэх, шүдээ сайхан онцлуулах тий. Бүтэн ингээд нэг шүдээ үзүүлэхэд рентген зургийн дээр авах бол энэ 100,000 төгрөгийн эрхийн бичиг бол хангалттай хүрнэ. Тэгээд би энэ эрхийн бичгийг бэ гэдэг бэлгэлж байгаа. За тэгээд маам нь одоо дөрөвтэй бас нэлээд том болцсон охин. Тэгээд одоо ингээд манай овооловогийн ийм гоё дөрвөн төрөл байна. Тэгээд энд бол хүүхдийн бэлгэнээс хоёрыг шаацсан. Чамд нэг нь өгч. Өөрөө хамсаад болсон ч тийм. Тэгээ алим ингээд жүрж за тэгээ энэ ч юу гэдэг лээ. Нөгөө нэг пич гэдэг. Пич чинь ямар монголоор ямар жимсэн бэ? Тоор юм уу? Зураг нь байна. Тэгээ нэг юм л тоор боорлох. За тэгээд ийм гоё дөрвөн төрлийн гоё. Тэгээ тоор шүү дээ. Сокиг бэлгэлж байна. Тэгээд охиндоо ч юм уу эсвэл бас их нэртэй хамт өгөөд. Нэр нь юу гэж Овоолово. Овоолово. Тэгээд эхнэрээ бас гоё баярлуулж байна. Эхнэрээс үлээсээ баярлуулсан. Сая шинжилгээр бэлэг өгсөн л дөө. Гэтэ би амар тэнийг эхнэртэй шинжилгээр нөгөө бэлэг өгөх гээд манай эхнэр нэмэнд ажилладаг байхгүй юу? Намгийн нөгөө нэг харилцаа холбоо юу гэжлээ нэг тийм хүмүүстэй харилцдаг тийм нөгөө тэнийг ажилладаг. Тэгээд эхнэртэй бэлэг өгөх гээд ихтлгүүрээс би ингээд амар гоё ингээд манайдын гинж мэнж авахгүй юу? Тэгээд нөгөө рефлекс болчихсон юу? Авчгуудаа эхнэрийнхээ бонус картыг уншууллаа. Нөгөөд чи мессеж очичтэй бөөстэй. Шинэ бонус одоо ингээд гарлаа гэж асуудаг шүү дээ тий. Бонус би гаргаагүй байхгүй нөгөө. Одоо мөнгөний нөгөө намгийн бонус карт байгаа хөтө байгаа гэдэг нөгөө эхнэрийнхээ дугаар хэлээд тэгэж нөгөө эхнэртээ 300,000 төгрөгийн одоо юм ингээд араас 400,000 төгрөгийн юм ингэчлээ гэж. Мессеж очицсан. Тэгээд яг буцаа тоглолт руугаа явж залгаал хөрмөж 7-800,000 төгрөг авчиж байгаа юм тэр. Яаш кайф бол. Тэгээ би ч бүр амар гоё бэлэг авсан ингээд явжсэн чинь тэгээ залуугууд бүр шууд чамд бэлэг авсан шүү дээ. Тэгээ чи яаж мэдсий гэдэг чинь тэнийг минь чи миний бонус карт дээр бүртгүүлээ үзтээ. Тэгээд нөгөө сайхан сюрприз байна байхгүй. Тэгэхээр одоо энгийн үед гоё бас нэг бэлэг энэ төр өгөл бас эмхтэн их баярлдаг. Юу нэ эмхтэн мөнгө өгөхөөр л их баярлдаг юм билээ. Би тэгж л ойлгосон. Манай ихэр бол хоол өгөхөөр л баярлдаг. Өөр юм. Аа чи өөр нөгөө хоолнд орох их дуртай шүү дээ. Тийм тэгээд ялангуяа нөгөө ийм солонгос хоол мал бүр нугасгүй. Тэгээд гоё ингээд хоолнд орох тэр нөгөө байнгын сүүл рүүгээ ингээд одоо харин нөгөө завгүй яваад болох тэр баг чиний хоёулаа хоолнд орох уу гэд асуудаг болсон байлээ. Би ч нэг байнга л хоол молноор болоод тэгээд нөгөө цэцэг сарнаа марнаа би ерөөсөө бүр цаанаас над нэг тийм байдаг болохоор тийм ерөөсөө бүр валентинээр өгч үзье. Хөөх юм хоол молонд дуртай хүн чинь тэгээд бүр амар юм биш үү те? Тийм ерөөсө харин нэг хоолнд орох үгээр гут төрх бүгд тгийл та гэж бөөм баяр болоод тэгсэн. Тэгэхгүй заавал ч ингээд хоолн дээр нэг юм барайл ингээл өгөөл бүгэл. Эсвэл ингээд ах шаардлага байхгүй юм. Манай хүнд бол манай хүн ч ерөөсө надтай хамт байхад тэгэл бэлэг байхгүй. Материалыг зүйл их багтаа л өвсгөө байна да. Тийм багтаа. Нэхэмж их багтаа.
За тэгээд маань нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байгаа. Эрдэнэ бэлэг буюу комедиан Бэгийн амьдралдаа одоо яг энэ 30 нас хүртлээр амьдарсан хугацаанд хийж исэн хамгийн зөвүүн алхам юу байсан бэ? Юу 30 нас хүртлээ гэдэг ачаад өвгөн эртний бодуулаа шаацсан юу лээ цаа. За мэдгүй яг тийм зөв юм нэг юм за өөрөөрөө бараг сэвэс юм хэрэг зөв гоцчлаа да гэж бодож ирсэн юм чи одоо яв. Ингээ суглаа яг уу. Суглаг. Чи тэгтээ солиот юм аа. Тэр бол бараг Аз байсан. Тэр юм бол баггүй. Тэр бол одоо яндаш одоо миллионоос ийг үлж байгаа юм чинь би зүгээр суулгах гэсэн баггүй. Тэгж яхад маниус бас хэдэн зуун саяар н ордерны хүнжилт ингээл явж исэн бол бас одоо тэр. Яа. Гинтрийг үлжсэн. Өөр зөв юм ч үү ямар өөр гэж. Яа. Зөвүүнээр чих юм уу яг үнэхээр ингээ махраад ингээ зүтгэж исэн юм гэвэл одоо UB comedy клубд орох гэж л одоо тэгж исэн. Ер нь бол. Тэг ягаад гэвэл нөгөө Open mic тэр удаа явсан. Содоо энэ амаржин энэ баска маска бид нар ч яг одоо open mic-ийн нэг ангийнхан шүү дээ. Ер нь л. Тэг яг содогийн хамгийн анхны гарамаар би ингээ мэддэг байхгүй. Яг ингээд цаашаа хамгийн гараад өөр хийгээд хөлсөн суугаа санараал дээр бондоноо зогсож юм гэсэн нь санаж байна. Тэгээд яг open mic би чинь жил явж ягаад тэгээ голоор энэ эко телевизийн хазар засгийн дуул гэдэг кинонд телевиз ажилладаг гэсэн юм чинь экод тэгээ голоор нь баг гэж кинонд явчаад ирсэн чинь харин нөгөө нэг ангийнхан бүгд комеди болсон шаажид юм. Тэгээд за гэд тэгтээ open mic-тэй ингээд яваал тэгж ягаад яг тухайн үед би нэг бүр үнэхээр хүчтэйгэр комеди клуб руу чичрэх болсон шалтгаан ч юм уу тий одоо нэг юм байгаад байгаа байхгүй. Телевизийн салбарт ингээд амар бол удаан жил ажиллаад өрөөс ахиц гарсан юм байхгүй. Тэг яг нэг байрандаа л байж байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь яг ихнэр жирэмсэн тэр үед нь би ажлаас хаалгадчихдаг байхгүй. Тэгээд ямар ч ажилгүй болоод тэгээд үнэхээр л одоо өөрийгөө хөгжүүлэх цаашаагаа өсөж дэвжих одоо энэ боломжрол ийшэл одоо угаасаа өөрөөс дуртай хэлэх үү тийм үстэй. Энийгээ л одоо хөөцөлтөө олон юм руу ингээд одоо ястаа хідэн жилдэг ч бүтгэе байлаа гэдэг. Тэгэл нэг комеди клуб руу 11 удаа дарааж төрүүлсэн одоо рекорд өгдөө шүү дээ. Миний рекорд. Би одоо энэ open mic дээр надаас олон тэгж төрүүлсэн юм байхгүй. 11 удаа би бүр дарааж төрүүлээд бүр дарахаа авраг болоод. Тэгээд ч бас мөнгө төрөг аваад байдаг шүү дээ. Тэгээд нөгөөдхөө ингэж аваалаа. Ингээл тэгэл гараад пиван л таа гэж. Тэгэл тэр чин авчин. Тэгээд 11 удаа тэгж төрүүлснийхаа дараад өөсөө гişүн бодог тухайн үед бас нэг амар тийм жоохон чанга байсан юм аа. Гişүн болох гэж нэлээд болдог гэсэн. Хийдсэн шүү дээ. Тэгээд нөгөө саалж малаач хөөсөн. Тэгээд нөгөө боссууд бас ингээд дээр нь байж байгаа те. Тэгээ харин нэг өдөр бата яг тоглолтоор панчаа хийж буугаад ирсэн чинь. Тэрүүж нөгөө панчаан ч гэсэн хамгийн ихэнд гардаг. Тэгэл ямар ч асуудал хамгийн ихэнд гараад алуулаад тэгэл бууж ирдэг тийм байсан баг. Тэгээд гарчаа буугаад ирсэн бата хоёлыг ирээ их шиг ингээд хөө тэгэхэд бас тэнгэргүй баярлж иж үлээ бүр тийм анхудаа нэг зөвүүнээр дөрсөн юмдаа хүрлээ те ер нь бол тэгээд маш баярлаа. Тэгээд харин амар гоё гэр бүл хамт олон толдоод гэж бид нар чинь хэд удаа 2 сар шааш те. Тэгээ хоосон заалт үлдээж ирсэн. Хэцүү байсан шүү дээ. Ер нь тэр л энэ дөө. Тэгээс тэрэд гарч иж бас та хэдэд гарч ирэх бас айгүй том боломжууд бас нэгдэж өгсөн баг те. Тэгэхгүй бол ингээд нөгөө хэд чинь бас байгаад тахаар нэг хуучил байгаад тахаар бас гарч ирнэ гэдэг бас нэлээд бас чанга байх байсан баг шүү. Гэхдээ комеди бол угаасаа л юу штэ. Тэр байсан байгаагүй тэгэл миний бичлэг цацагдал тэр яг миний бичлэгийг бариад зарж гүөх гэдэг байгаа ш. Тэр нэг үдсэн хүмүүс л дүгнээ за ийм нөхөр байд юм энэ юм байна гэж. Чиний дарилцааныхын тэр нэг панч лайнуудыг яаж гаргаж ирдэг юм бас солиоруулж байлаа шүү дээ. Ер нь бол манайхан ч тэгэл бичэн шүү дээ. Цэцээ ордог дээр бол цэцээ би ч цэцээ хүүхдийн хотлоо алга болдог. Тэгээ би цэцээ ах гэж дууддаг болохоор цэцээ ах дээр бол угаасаа цаадах чинь уулаг дайралц эхлэхээс өмнө за ахын дөөс ахын чам дээр юу ч бодоогүй шүү дээ. Хоёулаа чинь ингээд хөөр ах дүүстэй те мэн гингүүт би аах юм хичээ шаацсан. Өстөө ах тэр угаас юу ч байхгүй шүү дээ. Тэгж байсаар байгаа. Тэгээд угаасаа гараад нөгөөдгөө ярих хэрэгтэй юм шүү дээ. Яах вэ тэгэл хэлсэн.
Гой бас зантай гой уран бүтээлчд маш их байна. Тэгээ би бас сүүлдээ БГ-тэй хоёр дахь уулзч байгаа. Өмнө нэг Шивээс Монгол хөгжмийн төлөө БГ хөтлөх гэж ирээд би ч бас манай найзууд хийсэн болохоор очиод тэгээд танилцсан. Тэгээд ер нь бас их ямиг хөнгөн хүлээж авдаг комедиан байна гэж би хувьдаа бодлоо. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлэгт комедиан Эрдэнэ Бэлэг буюу БГ оролцлоо. Тэгээд цаашдынх нь ажил уран бүтээл, кино тий бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ зарим нэг ширүүн хийсэн яриа мараг одоо тэгээ хасна гэж байхгүй ч бол хасалт байна. Тий тэгээд дүү даадаа бол одоо манай дүү даад л хийх бах та. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг сонирхолтой, миний хувьд бол маш сонирхолтой байлаа. Та бүгд ч гэсэн нэг шинэ нэг тийм мэдрэмжүүдийг өгсөн байхаа гэж би хувьдаа бодож байна. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа. Баяртай. Нүдний улаан болоход үү. Яа би тэр гэдэг дээр ёо. Таг гэж явшлаа.